За сайн байцгаана уу бүгдээрэнд нь 2 дугаар улирлын 6 дугаар дугаар хүрэх гэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Kex podcast-ийн 2 дугаар улирлын 6 дахь дугаар. Тэгээ өнөөдрийн манай зочин бол World Fitness Body Physique дэлхийн аваргын мөнгөн медальт мөн бас фитнес багш fit гэрлээ оролцож байгаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ дугаар бол бас нэг түүхэн дугаар. Ягаад гэвэл анхны удаа бид нэр үгзгийг бол тэгээ тултал нь баазна. Үгзэг рүү бүр гүнзгий орох болно. Өмнө тийм дугаар байхгүй. Хинч үгзэг ярьж байгаагүй. Хинч үгзэг ярьж байгаагүй. Байдаг үгзэг сайхан бол зүс сайхан гэж. Тэгээд дийлэн хүмүүс ер нь бол шүү дээ. Яг монголчуудын нэг хайртай нэг спортын төрлөө бол тэ хүний бүкс ухах, харин бид нар бол энэ дугаар дээр яг жинхнээс бүкс ухах болно. Яа, утгаарна. Утгаарна. Тэгээ үгзгэн дээр налгадаад өгье хэдүүлээ. Тэгээд өнөөдрийн ярианы хамгийн гол сэдв бол ерөөсөө л үгзэг үн тий. Тэгээ та ямар ч гэсэн үгзэг Монголд үгжийн төлөө нэг тулгачгаа. За тий. Олон сайхан бүсгүүчүүд гоё үгзэг ургуулж байгаа. Үгзэгтэй болох тийм ээ бүгдээрээ. Тэгээд ер нь бол манай зочин үгзгийг бол ургуулдаг. Зарим хүмүүс бас тэгдэг байхгүй маа шавнар ингээл найз нэрсгүй бол нөгөө өөр ажлын газрын хүмүүсийн би нөгөө сургалт явуулдаг. Тэнгүүл нөгөө үгзэгний багш үгзэг ургуулдаг нөгөө хүний пэйжийн нөгөө чүсний дугаараа нөгөө ч гэлээгээд дивлээ. Тэгээ би гах юм үгзэг ургуулах вэ. Тэгээ бодоодсэн чи ер нь бол яг нөгөө юу утгаараа бол ер нь бол тэгжлээ юм л та. Амар хөөрхөржүүлж бондор болгодог. Тэгээд яг нөгөө юу үгзэг чи ер нь маш чухал юм байна. Ягаад гэвэл хүний биеийн хамгийн том эргэтэн мөн бас ингээд хүмүүс ингээд гүүхтэй энэ үгзэгний ачаар одоо ингээд босоо ингээд шулуун байж чаддаг юм байлээ. Түүнээс бол нөгөө юу дөрөв үлдээ амьд чинь ингээд бүхийчдэг. Үгзэгний ачаар бид нар бол яг гүүхтэй ч гэсэн ингээд босоогоор байдаг юм байлээ. Ерөнхийдөө үгзэгний булчин гэхээр чинь бас том булчин л. Одоо нэг эрэгтэй хүмүүс ингээд дасгал ингүүл цээжний булчин гэж ярьдаг шүү дээ. Цээж том булчин, одоос хөл том булчин, нурууны булчин том гэж ярьдаг шиг үгзэгний булчин ерөнхийдөө хамгийн бас том булчин. Гэхдээ зарим хүмүүс болохоор үгзэг айгу хурдан ингээд хөгждөг. Тийнгүүтэл дараа хөгжөөд айгу хурдан ургаад айгу том болчдөг гэж ярьдаг. Тэрэн дээр би болохоор нэг тийм санал нийлдэг. Яагаад гэхээр нөгөө тэр чинь хувь хүний нөгөө хүн болгоны биеийн физиологи яс одоо бүтц одоо бүх юм ондоо штэ том жижиг байгаа штэ. Тэгэхээр тэрнээс холбогдлоо зарим хүмүүс төрөлхийн ингээд бүр ингээд навтгаар үзэгтэй гэдэг штэ тийм бүр ингээд баанц тий. Тэгэх юм бол тэр хүмүүс чинь хийнгүүт шууд тийм хурдан ургаал том болоод хошоо гоцоо гарч ирэхгүй штэ. Тэгэхээр чи нөгөө хувь хүний өгөгдөл төрөлхийн нөгөө булчинлаг биетэй гуйн ингээд том бандгаар идэв штэ. Тиймэрхүү хүмүүсийн хол яг дороо давхар ингээ хөл гуй ажиллаж байгаа юм чинь суур булчин сайтай болохоор тэрийгээ дагаад өгш. Тэрнээс цаанаасаа нарийнхаа савх шиг хөлтэй байжснаа аим шууд гинтгэн бүкс нь ингээ том гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний биеийн онцлогоос л болдог янз бүр хүн болгоных. Гинтгэн ингээд том ингээд бандар гарч ирнэ гэвэл юм л шахуулж гарч ирэх байх. Ер нь бол тийм нөгөө манай хөгнөд октод болохоор ингэдэж штэ. Амар ингээ фитнестэй онготлол бэлхүүс амар нарийнхаа бүр ингээ юу ч байхгүй заа. Тэгээд six pack харуул гараад ингээд амар нарийнхаа тэгжсэн бүхсэн шууд ингээд том буцаар хойшоо ганцхан бүхсэн. Тэгэнгүүтлээ гуйн ингээ амар нарийнхаа ингээд савх шиг ингээд бараг салтаагаар онгорхоо тийм гуйтайхаа бүсдэг байхгүй. Тэгэхээр ихэвчлэн ерөөхдөө ирж байгаа хүмүүсийн одоо бараг 70-80% нь бараг тиймэрхүү байх хүсдэг. Тэгээ гуйны булчин ажиллаад жоохон дасгал хийгээл гуйн ашиглаад ирэнгүүтэл хаста миний гуй томрох гээд байна. Би том гуйтай болмоор байна гэдэг. Нөгөө өөр булчинлаг хүмүүсийн одоо нэг олон жил хичээлсэн хүмүүсийн зураг харчаад тэгж ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр ерөөхдөө бол тийм хурдан том болохгүй. Тэгтээ мэдээж гуйныхаа булчин ачаалахгүй зөвхөн үгзэг рүүгээ хэсэг рүүгээ орно гэх юм бол тэр хэсгийнхаа булчин ажиллах нөгөө дасгалуудаа яг ингээд зөв оновчтой дасгал хийх юм бол мэдээж тэр хэсгэрээ ачаал өгөө жоохон томорно гэсэн. Гэрлээ маань хизээнээс хойш ер нь бол үгзэн дээр анхаарч эхэлсэн бай. Тэгээд сургалт хийгээд хэр удаж гин хичнээн олон шав сургасан бэ. Ер нь бол яг үгзэгний дасгал дуртай болохоос илүү өмнө нь мэдээж фитнесээр хичээлж гисэн тийм. Тэгэхээр фитнесээр хичээлж эхлээд 1 жил 2 жил ингээ явцын дунд дасгал хийж агаад явцын дунд мэдээж нэг эмгтэлгүй юм чинь тийм. Тэгээ би нөгөө гадаадд ингээ шөөд мөвөд ингээ дасгал хийдэг гэсэн Швейцарын төрт явдаг гэсэн. Тэгээ тэр үед ингээ харахад тэд нар чинь төрөлхийн ингээ гоё өгцөгтөө төрцөн ингээ гоё биетэй хүмүүс. Тэгээд байнга дасгал хийгээд хахаар үгзэгний дасгал хийнгүүл өссөөсөө ингээ тийм хүмүүсийн биеийг харж эхэлнэ. Тэнгүүл нэрээ амар гоё санагдаад тэгээ яагаад ингээ бас жоохон ч гэсэн хөгжүүлээд гоё болохгүй гэсэн бодол төрөө. Тэрнээс илүү ерөөхдөө л угаасаа л анханасаа жоохон тийм
одоо өгцгөн дуртай байсныгаа мэдсэн юм шиг ер нь Хойлоо адилхан байсан. Тийм талтай байсан. Тэгээд явж байгаа дасгал хийгээлсэн. Тэгээд хийж явахдаа хүрт би ганцхан эмэгтэй хүний үзэж ер нь бас ингээл залуучуудын үзэг харна штэ. Европ залуучууд нь бас гоё үзэхтэй. Тэмүүтлээ гоё санагдал. Тэгэл ер нь ихэд дасгал их дуртай болсон. Тэгээд тэрнээс хойш одоо 2 жил хичээснээс хойш тэмцээнд ороод ингэж мэд. Тэрнээс хойш яг нэг бие дагаад одоо нөгөө өгцгийнхаа сургалт одоо бутик класс гэж сургалтаа бараг 17 оны дэлхийн аварт орсны дараагаас яг ихэж явуулсан. Тэрнээс хойш одоо хүртэл тасралтгүй явж байгаа. Хэр олон 3 жил баг гарсан болсон уу? 3 жил тийм ээ. Одоо ангаар 3 жил гарсан болсон. Одоо ер нь ийм байна штэ тий нэг манай аваа Чингис хаан сургаал байдаг. Бие засаад, гэр засаад тий төрөө заас гэсэн чи одоо өөрийнхөө бүксөө засаад тэгэнгүүт нь гэрийнхаа өөр хүмүүст ингэ бас үгээгээд нь штэ. гэрийнхаа бүксөө одоо ард түмнийхаа бүксийг засаад байна штэ. Хүмүүсийнхаа эмгэгтэйчүүдийнхаа бүксийг бас гоё ойлгох тал дээр анхаарч ин ганцхан өөрөө бас ингэ юм байна шүү дээ. Ер нь ингээд бид нар ингээд нэвтрүүлэгт орсон залуучуудаас дандаа асуудаг байхгүй одоо эмгэгтэй хүний яг юуг нь илүү их хардаг вэ гэж асуухаар ерөнхийдөө ихэвчлэн залуучууд дандаа өгцгөн дээр илүү хөх гэж хэлэх байна. Инех их хэлэхгүй тий. Сайн нэг график гарсан яа. Дэлхийн бүх улсуудыг ер нь бол өгцөг юм уу хөх юм байна уу гэдээ ялгцсан. Тэгсэн чинь Монгол бол яг өгцгийн тэгээд монголчууд тэр судалгаанд нь орсон юм уу тэгээд яг орсноо хамрагдсан уу? Хамрагдсан. Яг яг нарийн шир юм мэдхэд бол тэгсэн ямар ч гэсэн тэгтээ нэг монголчууд бол ер нь монгол ирчүүд бол ер нь бүкс арддаг юм байлээ. Тийм. Гой бүкстэй байвал гоё. Тэгээд ер нь бол яг би хэр олон шавьтай тэдний яг амьдралд яг нөлөөлсөн түүх мөхөө ингээ хуваалцдаггүй тэрнээс ер нь ийм өөрчлөлт байгаа. Нэлээж гаралгүй л явах тий. Юу яадаг вэ? Ерөөхдөө нөгөө би ч нөгөө тураах гэхээс илүү галбиржуулдаг илүү өгцгийг одоо хүмүүс өгцгнээс ороод бутик класс өгцг гингүүт шууд утгаар нь ойлгонготлаа. Өгцгийн шууд ингээ онготл томордог гэдэг ойлгоод эргэжтэйч бай эмэгтэйч бай одоо дасгал хийдэгч бай хийдэггүй шүү хүмүүстэй. Энэ хүүхэн дээр онготл баргалж дөрөвөө цаглан нэг сарын онготл бар бүгсэн шууд ингээ том болчихно. Тиймэрхүү ухааны юм яриад байгаа. Ер нь бол тэр чинь бас нэг өрөөсгөл ойлголт шүү дээ. Тодорхой хэмжээр бэлтгэл хийдэг энэлийн баг зэрэг мэдлэгтэй дасгал хийдэг хүмүүс бол угаасаа тийм амархан биш. Тууштай ингээ удаан хугацаанд явж иж гоё болно. Тэгэхээр хүмүүс зарим тэгж бод. Тэгэнгүүтлээ шууд эхнэрээ эсвэл найз охиноо ингээд төлбөрийн төлөө явуулдаг залуучууд байдаг. Бас нэг үе бодвол одоо ингээд сүүлийн 1 жил 2 жилийн хугацаанд залуучууд мөн амар эхнэртэй анхаарал тавьдаг болсон. Бас гоё өгцөг барьчмаар л штэ. Бас ингээл тийм аав нь хүртэл ингээд охиноо одоо ингээд сургалтанд явуулж исэн байдаг. Тийм манай зааланд ингээд нөгөө явж исэн. Одоо бэлтгэл хийдэг нэг ах залуу ах тэгэнгүүтлээ охин нь ингээ бас гэртээ дасгал хийгээд байгаа юм. Өө чи угаасаа тэнд л яв. Тэнд ингээдлэгийн сургалтаа охтууд ингээ гой болоод идэг чи тийш аваад аав нь хүртэл охины явуулжсэн. Найз залуучууд нь ингээ найз бүсгийнхаа төлбөрийн төлөөд явуулдаг. Тэгээд ер нь тийм тохиолдол зөндөө байсан. Тэгээд ингээ дасгал хийгээд яваад байгаа гот мэдээж ганцхан сарын төршөө шууд 7 хоногийн дотор аим бүсэн амар болохгүй шүү дээ. Тэгэл мэдээж гэхдээ ерөнхийдөө бол нэг огт юу ч хийдгүй байсан хүмүүс дасгал хийгээд эхлэнгүүт 7 хоногтой мө 14 хоногтой яг сайн гайгүй сууртай хүмүүсийн 7 хоногтой ингээд жоохон бенцэгсэрж эхэлнэ. Бүс рүүгээ биш эхлээд тайл бэлхүүс хэсэг рүүгээ. Тэнгүүтээ 14 хоногт яг хоолойгоо дэлмэлмэг маш сайн бараад дасгалаа тууштай гэдэг юм бол 14 хоногт ингээд яг нэг жоохон ингээд баг зэргийн дэшээ өргөгдөнө. Ерөнхийдөө сургалт болохоор зүгээр шууд өгзөг томруулах биш шүү дээ. Энд чинь одоо аппарат орж байгаа биш галбиржуулна. Тэгэхээр тодорхой хэмжээний өөхийг ингээ багасгаад, сэллүүд өөхийг багасгаад тэгэнгүүтлээ өгзгийг чангалж одоо нөгөө байрлуун дээш нь өргөх байхгүй. Тэрнээс шууд хойш нь ондоолгоо том болох гэдэг маань тодорхой хэмжээний масны бэлтгэлийн хоолтой холбоотой. Тэгэхээр мас одоо өгзөг томруулах буюу мас нэмэх бэлтгэл чинь тусдаа, хоолнд тусдаа жоохон хүнд бэлтгэл хийнэ гэсэн үг. Тэгээд өгш дах кардиум юу галбиржуулах ингээ чангалах гэдэг чинь бас нэг ондоо. Тэгэхээр нөгөө ерөөхдөө бол чангараад гоё хэлбэртэй болно. Өгзөгний хэлбэрийг зүгээр нэг томруулахаас одоо өгзөгний одоо хүн бүдний хэлбэр нь одоо заримынхан доошоо унжуу идэж шүү дээ. Заримынх нь нэг ингээд сүүл шиг тий нэг ханьнаас доошоо юм бүр харуулсан зүрх идэж шүү дээ. Тэр шиг доошоо юм хэлбэртэй. Зарим нь болохоор бүр ингээд хавтгай байдаг ш. Сквад нэг дөрвөлжин ч юм уу те. Та зэм ондгоор хоёр тишээ өөр хий биш. Тэгэхээр яг нөгөө яавал олон төрлийн дасгал шүү дээ. Ганцхан сквад суугаад авахгүй. За энэ булчин гэх юм бол энэ дасгалыг хийвэл дээш болно. Энэ доотлын суур хэсэг рүү орно. За хүлэн хажуучны гэх юм бол хажуу тишээ илүү дөрвөлт тий бондгоор олгодог тийм дасгал гэх мэтчлэн тэгж ордог болохоор ерөөхдөө нэг томруулахаас илүү галбиржуулдаг. Тэгээд сургалтанд явсан хүмүүс 14 хоног ер нь сар болоход үр дүн ер нь бол өөрт мэдрэгддэг. Хүмүүст ингээ харагдах мэдрэмж одоо өөр бусад хүмүүст харагдах тий яг ойр дорны гэр бүлийн одоо бид нар
чи бид орос цаг амьдрэх байлаа гэхэд би 7 хоног ингүүл өөртөө ингээ мэдгтэл ингээ санагдаал. Тэгээл гой олж юм санагдаал. Тэгээл дасгал хийгээл эхлээл 14 оноол ч юм уу 21 хоноод ихлэнгүүл нөхөртөн те найз залууд мэддэг. Яг тэр хүн чи орой алган бүсний байр штэ. Тэгээл ингүүл хэвээ миний ар гой олцсон байна. Яалч өстө гой олж чангараад байна. Одоо өстө гой олж байна. Яг гой олоод чи одоо яв гэл төлбөрөө багшаас маа нөхөр ингэсэн маа найз залуу гой олж нэг шийсэн. Дахиад явна гээл тэгээд явдаг байхгүй. Миний яар одоо яг одоо гой олж шүү. Одоо яг гой шүү. Тэгээд бас тийм гоё юу өгцөгтэй байвал бас нэг ингээл юм өмсгөж гисэн тэгээ өөр нь ингээд өөрт тааламжтай мэдрэмж төрнийг тэгвэр хоёрдугаар партнер буюу найз залуу буюу нөхөрт чинь өөр мэдрэмж төрнө штэ. Ерөнхийдөө л адаглаад гадуур дагуулж явах юм биш юм орон дотор ч гэсэн мэдээж энэ чинь бас чухал үүрэгтэй штэ. Тэгэхээр бас ер нь бол яг хүүхний одоо тий би физиологийн онцлог дээр нь ажиллаж ийд тэгээд бас тэр хүнээс өөрөө ямар зорилготойгаа тэгээд ажиллах юм байна. Ийм дасгал ингээд тохируулаад ер нь ганцаарч. Би ч гэсэн одоо ер нь яг ганцаарч ирсэн бол мэдээж тус тусны ингээд ерөөхдөө би харна штэ. Окей. За чиний бод ерөөхдөө нэг иймэрхүү байна. Одоо ийм байлгой. Одоо энэ жоох ингэж энэ талаас нь жоох ингэшүүл зүгээр юм байна. Жоох унжуу юм байна. Жоох өргөчүүл зүгээр. Эсвэл жоох хавтгай ингээ хоёр талаасаа жоох ийм байдэн штэ. Таазгүй юм авчих. Тэгэх юм бол энэ хоёр талынхаа дасгалыг сайн хий. Ингүүл зүгээр гэл окей гэж ойлгодог. Яг тийм зөвсөн дасгалуудаа ийм. Бит хоёрын бүгсэн дээр анаал ийцээж болох бай. Болно штэ. Асаад. За босоод тийм. Байж. Чи ихлээ. Чи жоох ингэ бариулж мариулаад өмд татах юм шүү. Өмд чи татаад жоох ингээ ац мацруу жоох ингэ. Яг ингэ татсан юм байна. Жоох таталтаа. Тэгэхээр чи мэдэгдэн штэ. Тэгэл харагдсан штэ. Тэгэхгүй болохоор жоох оцоогоо тэгээ. Тэгш юм уу харагдана. Чи чинь жоохон нөгөө тийм өөх бах та фат байхгүй. Тэгээд жоохон дасгал хийгээд ингэх юм бол бас хөөрхөн болохоор гайгүй бан зол биш. Гайгүй юм шүү. Дасгал хийгээд байвал урахаар ерөнхийдөө хангалттай болохоор байна. Тэгээд бас ингээд хөдөлгөж хөдөлгөөд байгаа юм шүү. Хөдөлгөөн нь харагдчихэв нөө. Дээш догшны ингээд ихтэй бас тий. Ичи бүр надаас авчихсан. За цэгийг цэнгэл яах вэ зүгээр. Би ясаа цэнгэлээ орж ирэл шүү. Санд дээр гарчих юм уу? Санд дээр гарчих юм уу? Орж ирэл харсан байхгүй. Гээ шууд биш нөгөө байнгын эр юм хүний бүкс харж явдаг. Ингээ харсан чи бас айгүй суйртай. Цэгийг байна шүү. Байна шүү. Гэтэ юу гэдэг штэ. Миний хувь заяа зүгээр нэг туранхай нэг ингээд биш. Адага ийм дөөрөн. Цэгийг чүчүүд өөхнөөсөө баг зэрэг хасаад яг дүүр ингээд нэг барьцтай байдаг шүү дээ тий. Нэг гоё шиптэй дүүрэн. Тэггүй л нэг хорчээсэн нөгөө нэг яг энэ нэг бол модельүүд ч юм амар турхаа байдаг шүү дээ. Амар ингээд бүр ясан. Тийм бол нэг гоё биш. Гоё дүүрэн л байвал гоё том. Би тэгээ бас том гойта. Одоо октод ч нэг гоё нарийнхан болохоор хитрхи туранхаа одоо нөгөө нарийнхан гойтой байхыг хүсдэг шүү дээ. Одоо ч тийм нэг нарийнхан гоё скини чинь тийм юу биш болсон тааламжтай биш. Тэгээд чи ирчүүдийн сэтгэл ханамж одоо нөгөө харагдах ингээд үнэлэмж байдаг шүү тий. Ямар охтуудад таалагддаг гэвэл угаасаа л туранхаагаас илүү хатлаг. Одоо чи би туранхай байлаа. Чи хоёрыг сонгуул чамаа сонгоо. Яг үндэ. Ер нь тийм. Тий, ер нь бол тийм зөрчсөн байдаг шүү дээ. Тэгээд зураг бол одоо 1000 үгийг илэрхийлдэг харин видео бичлэг бол 1 сая үгийг илэрхийлдэг. Тэгээд тийм болохоор бас манай үзэгчдийг баясгаад тий бас нэг тий нөгөө нэг хоёр хацаар харуулчихвал яах юм бол хоёр хацраа. Тэг би бас яг юу гэж бодоод байгаа. Бас тэр зорилт юмд өмсөж ирдэг байж лээ. Хар авах зүйлсээр сайн мэддэг. Бас гэдэг юм намайг. Би бүр яг яах юм бол шүү дээ. Бас гэдэг юм тий. Би ч одоо жоохон нэг турч мураад гэж. Нилийн турсан байгаа. Нилийн турсан байгаа. Би бас энэ класст нь явъя гэж бодоод байгаа. Би өөхөө яг хасъя гэж бодоод онлайнаар нөгөө нэг ер нь бол одоо хөл хорой морой гэд болцсон болохоор класс нь яг ажиллахгүй байгаа учраас онлайнаар явуул охтуудаас цуг явж болно шүү. Ер нь бол 60,000 төгрөгийн төлбөртэйгээр онлайн класс. Тэгээ бид нар бас яг энэ сургалтын тухай болон гэрлэгийн мэдээллийг бол мэдээж үргэлж видео description дээр болон комментэн дээр байгаа. Тийм болохоор манайхан бас сонирхоод те үгдэн дээр анхаараарай. Би үгдэн дуртай шүү. Намайг сонирхож байгаа гэж байна. Надад таалагддаг гэвэл өгцгөө өгч. Харин тэгээд авах шүү. Гэтэ үгдэг чи ер нь амар би бас олон ингээд өнцгөөс ингээд судалж байгаа байхгүй юу? Одоо хилцүү чи хүмүүс үнийг одоо яадаг үгдгээр одоо юу үгдэгчийн юм шийдэгд хүлээж авдаг.
Тэ хүүхдээ шийтгэл чинь. за тийм. За хэрэг өгөнд орохгүй бол одоо хүүхдэн дээр чинь ингэж мингэ шүү. Ингээл тэгэнгүүт нь бас юу дэлхийд даяар чи хүмүүс бие биенийгээ одоо ингээ үздэг минь одоо бүхс чинь ингээд айс майс гэж хараад тий. За хоёр дахь нь хоёр дахь нь тийм байсан. Гурав дахь нь бас юу вэ гэвэл үзэгч нь бас ерөнхийдөө таашаал хүмүүс ер нь таашаадаг байсан гоё харж таашаал авдаг. Тэгсэн чинь яг нэг сүүлийн 2 3 жил тэрнээс ч баг өмнө юм ерөнхийдөө нийт дэлхийд дараагаа соёлын мас ялангуяа Америк рэп чи ер нь бол нэг тийм том өнгөцөглөг Ким Кардашианаас болоод бас нөлөөлсөн шүү дээ. Ер нь өнгөцөглөг эмэгтэйчүүд ер нь дэлхийд даяар сонирхолтой гэж хүмүүс сонирхол хандлагыг тийш ингэсэн гэж. Одоо ер нь яг нөгөө Америкт эднэр одоо одуудын харах юм бол дандаа бүдүүн гоё том өгцөгтэй баг шүү дээ. Бейонсе. Тийм одоо нөгөө сүүлийн 2 3 жилийн ч юм уу ерөөхдөө нэг тийм хүний биений тренд гэж байдаг бол одоо хувцсны гэдэг шиг тэрнтэй адилхан одоо өмнө нь бол туранхай ч юм уу юм байдаг гэсэн бол монголчууд ч гэсэн те одоо солонгосчуудад дагаад уранхай бүр ингээд нэг юм хятадыг дагаад ч юм уу нэг тийм байсан бол одоо тэр хандлага нь өөр болсон. Эрүүл нөгөө нэг чирэг одоо нэг чилгэр гоё гэдэг шүү дээ. Тэгэл ер нь бол тийм болсон. Дуртай болсон. Тэгэл нэг фит заавалчгүй нэг туранхай биш, six pack-та биш. Зүгээр л нэг илүү дутуу өгөхгүй харин тийм амар их хэмжээгээр өнжихгүй тодорхой хэмжээний өөх байх хэвээр. Тэгж ш тэр дүүргэлт чинь гоё бандгаар болно шүү дээ. Тэгэхээр ер нь тэр чилгэр гоё мууданд орж байгаа. Тийм. Тэгээ нэг юу нэг дуун дээр хүртэл одоо оппозитийн ганц тулгын дуулж байгаа. Манай говийн эмгтээчүүд одоо том бөхстэй гэдэг. Ер нь тэгээд ер нь тэр үний ортой үг юм уу? Нутгийн одоо тийм байдгүй гэж үү? Нутгийн говийн манай говийн хүүхнүүд том оцгор ингээ бөхстэйг нэг дуун дээр өгүүлсэн байхгүй. Сая 100 гарсан. Тэрийг өстө мэдгүй. Яг нэг нутгаараа бол Монгол ямар байд юм мэдгүй. Тэрнээс нөгөө Латин, Испани одоо нөгөө нэг харууд идэв шүү дээ. Тэд нар ч юм бол угаасаа төрөлхийн ген байгаа. За Азууд одоо Хятад метод одоо Япон, Солонгос гэдэг юм ер нь цаанаасаа л нөгөө монголчууд ч цаанаасаа л тийм өгцөглөг биш. Тэрийг ингээд мэдээж ургуулхад бол мэдээж тэр харууд шиг Бразил одоо Латин Америк хүүхнүүд шиг тийм амар болоход бол мэдээж боломжгүй зүйл. Яа тэгэхээр төрөлхийн суйртаа гэхдээ Монгол мөртлөөсөө сүүлийн үед нөгөө аим гойгоо бүр ингээ ондгоор бүр яг хар шиг бүр өгцөгтэй охтууд мэдээж мерсэр байдаг нэдэн байдаг. Тарахаа вау гэж хэлмэр үнэхээр гоё. Тэнгүүлээ тэд нар ч нөгөө тэрнээсээ ингээ хичээл ёостай амир ингэдэг гэдэг тийм шаардлага байхгүй. Тэр гоё. Йоо юу байх вэ? Гаргаа авах хэрэгтэй байхгүй. Чи бол Монгол үндэсний бахархал. Тэгээ яг үнэндээ нөгөө ингээл хүмүүс ингээл одоо чинь би өгцөгний хичээл ордог өгцөгний багш ингээл намайг нөгөө харах өнцг нь шууд ингээл одоо инстаграмын зураг хараад мэдээж тэр зураг бодис байдал хоёр ч ондоо. Тэгэнгүүт л чи хүмүүс шууд бүксийг хараад бүр амар бүксэж ирсэн л нэг том явж идэг гэж боддгийн шүү. Тэр чинь шал өөр ойлголт тахгүй. Би зүгээр л дуртай дасгал хийдэг. Мэдээж бүр аль болох нөгөө нэг гоё хэлбэртэй байхыг хүсдэг мэдээж дасгал хийдэг юм чинь. Тэгээ яг одоо байгаа хэлбэрээ одоо ингээд хэдэн жилийн хугацаанд тууштай 5 10 жил хөшөөн болсон ч гэсэн ерөөхдөө яг энэ бие хадгалах гэж дасгал хийдэг. Тэрнээс ш би ганцхан бүксийн дадлага тэгээд ингэ суугаад идэм биш. Өсөөдлөө суугаад идэм биш. Тэрнээс өөр төрлийн дасгал хийн штэ. Тэгэнгүүт л чи нөгөө хүмүүс л хараа шууд харангуутлал энэний бүкс амар том байх хэвээр гэдэг өнцгөөс аяга харагддаг байхгүй. Тэр нь яг хүмүүс яг тэрийг өөрчлөх хэвээр. Одоо жишээ нь хоёрыг секс яриад сууж ангууд амар секс задгаа бүр бараг секс чайр тий. Тэгж ойлгоод ирдэг. Тэр хандлагаа жоохон өөрчлөх хэвээр байхгүй манайхан. Тэгээд нөгөө дасгал хийж байгаа хүмүүс чинь бас хичнээн мэдээж нөгөө бид нар чинь харууд шиг биш те. Тэгээ харууд чи хийсийгээгүй л угаасаа гоёор ингээл би хийхгүйсэн ч гоё л хийж байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хэмжээнд хүрч чадахгүй ч тодорхой хэмжээнд мэдээж өөрийнхөө нөгөө нэг бест хувилбарыг одоо чи бүр хамгийн сайнаар хийх юм бол ямар аж боломжтой гэдгээр тэр хүртэл хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд окей тэцдэг тономшаа. Тэрнээс хизээж бүтэхгүй одоо Кардашны зураг тавьчихвал бүр амар Бейонсийн зураг тавьчих би энэ шиг болмоор байна гэдэг хүмүүс байдаг. Ийм зураг авчирчаад сквад нэг амар ингээд бүр битүү фотошоп болсон орс моделийн зураг авчирчаад би ийм болмоор байна гэдэг. Гэхдээ би хэдэн сарын дотор ийм болох уу? Эсвэл одоо би 7-8 жил хичээлсэн одоо байгаа штэ. Би яавал тань шиг хэдэн сарын дотор яавал тань шиг болох уу гэдэг. Хэм хизээч одоо би хизээч чам шиг болж чадахгүй чи хизээч наад шиг болж чадахгүй тэрнийхээ оронд зүгээр л өөрийнхөө одоо байгааг сэтгэл хангалуун байгаад зүгээр яг өөрийнхөө бест сайн хувилбарыг бүтээх хэрэгтэй байхгүй. Тэг ер нь бол нөөцөө буруу ашиглаад байгаа юм шиг ягаад гэвэл одоо хүн болгоны бие чи өөр юм чинь тэгэнгүүт нь би өөрөө бас 2 жил гаруй жимд явсан тэгээд ер нь тэр чи урт хугацааны тоглоомжтой би
За одоо ингээд боллоо ингээд. За одоо ерөөсө болоо гэж яг насан туршдаа ер нь бол бэлтгэлийн жимд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэтэ одоо ингээд яг сүүлийн үеийн залуучууд бол харцангуй одоо энийг лайфстайлдаа шингээдэг. Энэ бол одоо зөвхөн гоё харагдахын төлөө биш, миний эрүүл мэндэд хэрэгтэй, миний тарих илүү сайн ажиллана ч юм уу. Тэрийг бол амар сайн ойлгодог болсон юм шиг санагдаад байна. Ер нь сүүлийн 2 жилээс хойш 2-3 жилийн өмнөөс тий сүүлийн 2 жил бол айгүй их ингээд залуучууд ордог болсон. Нэг болсон болоогүй чадсан чадаагүй нэг худлаа өнөг хийдэг тий явдаг. Хамгийн гол нь тэр л байгаа байхгүй. Явж гинэ гэдэг чинь болж байгаа. Эхнийхээ алхмыг хийцэн байгаа байхгүй. Явдггүй бүр ингээд л сууж идэг залуучуудыг бодоод офис суугаад гэл бас залуучууд байдаг шүү дээ. Бүр юу ч хийдэггүй ажил гэдэг. Тэр залуучуудыг бодвол нэг алхам өмнө гэсэн алхмаа хийгээд хүн ихгүй болохгүй мэн бодсон хүн чинь тийш очиж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг алхам ч гэсэн хийцэн л байгаа байхгүй. Хамгийн гол нь тэрийг хийгээд жоохон удаа явах хэрэгтэй. Тэгэхгүй 2 сар яваад болцсон окей жоохон ингэж шахчихсан. Окей болчлаа гингүүтээ тэрийг одоо ингээд насан туршдаа ч юм уу сквал нөгөө нэг удаа хосонд хадгална гэж ойлгоод. Тэгээ боллоо нөгөө нэг идэж байгаа шоудаал ингээл бууц хөшрөөд л явах юм бол эргээл нүгэн байх болчихно. Тэгэхээр зүгээр тэрийг л ойлгох хэрэгтэй. Зүгээр бид нар өглөө хасан босоод нүр аваадаг тийм ээ. Шүдэ аваадаг тийм ээ. Тийм үү. Шүдэ угаахгүй бол яах вэ те 2-3 хоногор ямар асуудал үүсгэлээ. Яг тэрнтэй адилхан зүгээр л дасгалыгээс сурчих хэрэгтэй. Заавалчгүй тамирчны хэмжээнд 2 цаг 3 цаг бэлтгэл хийх биш те. Хамгийн багадаа 30 минут. За окей болж ивэл цаашлаа те 45 минут 1 цаг өөртөө зарцуулаад. Тэгэл окей болно ш. Тэрнээс заавалчгүй шууд бүсээ хөгжүүлэх гээд байгаа юм биш. Заавалчгүй тамирчин байх гээд байгаа юм биш тийм. Тэр тэгээ бас нэг зүйл гэвэл хүмүүс яг одоо нийгэмдэр анхаарлаа төвлөрүүлдэг. Дасгалыгээс гадна бас юу хоол дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Тийм. Хоолт мэдээж хамгийн чухал угаасаа. Хүмүүс талаараа зүгээр заалтан төчөд бэлтгэл хийвэл окей шахаал байвал болж ийн хүн дээр шахаад ялангуяа ирчүүдтэй хүн дээр бэлтгэлээ шахал юм бол бистэ алгаад юм жодод байдаг. Тэгэж гарангуутлаа өсөөл нөгөө бууз мууз цөм байдаг. Тэгэхээр ч ямар ч өвдөн байхгүй. Хоолт амар чухал гэдэг. Ерөнхийдөө 70-80% нь ерөнхийдөө бараг 70% нь хоолтой байгаа байхгүй. Тэгээд дараа нь окей 30 минут хөнхөө дасгал хийж болно. Хоолтоо маш сайн зохицуулаад 2 дугаарт нь дасгал. Октод ч гэсэн эмгтээчүүд гэдэг байхгүй. Амар дасгал хийгээд хөлсөндөө ололдоос та нэр урсаад энэ алаад энэ шатаад энэ гэж боддог. Яг үнэндээ тэр чинь зүгээр ингээл яг дасгалаач зөв хийхгүй ингээл муухараар зүгээр өөрийгөө ингээл зүгээр ядраагаад стресстүүлээд ингээл нэг тийм хийгээд идэг. Тэгээ хоол анхаарал эхлэвэл өсөн үсэг уусаа дасгал хөнгө хийгээд байхад гоё болдог. Нөлөөлнө. Харин би жишээ нь юу яг хөл хорноос болоод яг жимдээ явж чадахгүй байгаа мөртлөө тодорхой хэмжээний нэг хоолоо бариад байгаа. Хоолоо барингуудаа тэгэл яг жингээ бариад. Формо бариад байгаа. Ер нь миний зүгээр нэг хувийн туршлага юу яг гэвэл ер нь нүүрс ус баг одоо гурил будаа идэхгүйгээр зүгээр яг махаа идэл тэгэл юу би ер нь өгтөм ах идэх дуртай. Гэхдээ ногоо ингээ идэл тэгэл яг хүн таргалдаг байхгүй юу? Тий. Тас ч бас хэрэгтэй. Тэгээ ер нь хамгийн амархан зүгээр хамгийн маш ямар ч ойлгомж одоо ямар ч тэнэг хүний ойлгохоор за энгийн одоо чинь хүмүүс ч юм болохоор ингээл баг амар их мэрхаар нөгөө юу ч дасгал хийх хүмүүс ойлгодог шүү дээ. Ятрах тийм нэг сасна хоёр сасна бүр ойлгохгүй. Тэгээ нүүрс тус чиж үүж ирээд байгаа мэдхгүй тий. Тэгэл ингээд тоол юм аа тоол калороо тоолоод тэгэл ингээд насан туршдаа хүн бүх юмыг калороор тоолоод ингээд бүгдийг ингээд грамлаад хэцүү тий. Маш ойлгомжтой амархан энгийн зүйл бол зүгээр нөгөө цагаан гурилын хэрэгцээгээ хасах буюу танана. За мэдээж огт бүр 100% хасахгүй шүү дээ. 7 минутын удаа идэж болно шүү дээ. Тийм идэж болно. Тааруулж идэх хэрэгтэй. Хэдэн цагт юуг хэдэн цагт яаж идэх үү гэдгээ л ойлгох хэрэгтэй. Тэгэл ойлгомжтой. Тэгэнгүүтлээ хамгийн амархан зүйл бол цагаан гурилаа багасгана. Дээрэс нь чихрийн хэрэглээ, сахар хэрэглээ. Одоо манайхан ч нөгөө тос одоо өөр юм игээд байгаагаас тосноос илүү хамгийн бүр ингэ хэцүү хүнийг тархалуулаад байгаа юм ерөөсөл чихэр байгаа байхгүй. Тэгэл нөгөө сахар ерөөсөө сахар бүх хоол боловсруулах одоо ингэ бидний идэж байгаа анзаарахгүй жижигхэн юм дотор сахар орлуулагч маш орлонтой юм орсон байдаг. Тэгэл тэрийг идэд нэг юу ч идэхгүй байгаагүй л өөр юм авч идэд идэг. Тэр чинь сахар ороод байгаа болохоор тархалаад байгаа. Тий, тэгээд ерөнхийдөө та бүхний мэдж байгаа те нэг хар өнгөтэй тэр ундаа чинь тэр бол жинхэнэ хор шүү. Тий, тэр чинь жинхэнэ хор шүү. Тэрийг уугаад байвал ерөнхийдөө бол өөрийнхөө эрүүл мэндэд бол маш олон асуудал үүсэж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг гэрлээг хэлж байгаа юм шиг ер нь гурил сахар энэ хамгийн нэгдүгээрт гурил сахар хасаад үүсэх хэрэгтэй. Ойлгохгүй байгаа л те хоолтыг ойлгохгүй байгаа бол тэнгүүл нөгөө тур гээгдэл шууд дахианы цээж мах бодоод ногоо бодон готлоо давсгүй мах нэг идэж чадахгүй амтгүй мах стан нэрэ бүү па гэл ингэж ихэл. Тэтгэр чи нөгөө шууд амар гүн гүнзгий толгойдоо нөгөө нэг кодлон готлоо стресст оруулаад тэгээ нөгөө дасгал хийж яхаас юм нөгөөдхөө хоолоо бодоод стрессч. Тэгхгүйгээр хамгийн эхлээд цагаан гурилаа бүр
бүр хасч чадахгүй болоод орой өглөө идэхгүй нөгөө хүнд порцоо одоо гурилан амтсан байдаг шүү дээ кейк. Тэднэрийг идэхэ болонгуутлаа тааруулаад орлуулад бүхэл өрийн гурил идэж болно шүү дээ. Эхний ээлжинд. Тэгэнгүүтлээ нөгөө сахараа хасч чадахгүй байгаа бол зөгийн бол орлуулж болно шүү дээ. Тийм ээ. Амттан орлуулах юм бэ. Тэрийг амт орлуулангуутлаа тэр хоёрыг баг багаар хасаад за эхлээд бүхэл өрийн гурилаар солиллоо. Зөгийн баллаар солиллоо. Тэгээ байж идэл жоох ингээ багсаад окей дасч эхэлнэ. Шууд нэг өдрийн тэр бүх юм асахгүй шүү дээ. За эхний 7 хоног лээ окей 2 7 хоног болоо болж ийн тааламжтай окей амар стресстэйг окей ингэж хоол болох юм биш үү. Тэгээ хоолныхоо менюг бага хэмжээгээр гой орцын нэм хэрэгтэй. Тэггүйгээр шууд амтгүй мах тавилаа нөгөө тэгээ чанангуутлаа нөгөө удаан чанахаар амар хотоо ингэж ажиллахаар шүд өвдөл тэр жалж байгаа баг гаргаж идчихдэг. Тэгэхээр чи хүн стресст орно. Ямар ч юмыг амтгүй юмыг 3 хоног идэл залхах нь. Тэгэхээр чин тэгж болохгүй тэгж цайлангуутлаа. Тэгээ нөгөө эхний ээж нөгөө бас гурилан аслаад юугаа аслаа сахар аслаа. Тэнгүүтлээ 9 тасаа асах хэрэгтэй. За оронд оливын тоос, коконат ойл, гүнжтийн үр, самрын тоос, шар тоос, сүүлийн тоос, ийм олон төрлийн тоос шүү. Ингээл хасчих хэрэгтэй. Тэгэл нөгөө өөх юу багтаад гахааны мах, хоньны маха багасгаад тэнгүүтлээ оронд нь дахианы мах, загсны мах, үхрийн мах, адууны мах. Ингээд сонголт юм биш. Тэгэл эзчих хэрэгтэй. Ногоо сайн идэх зөндөө боломжтой. Амар боломж байгаа. Тэг би бас юу асуумаар байгаа зүйл маань юу вэ гэхээр өмнө нь бол одоо гэрлээ бол яг фитнесээр ингээ хичээлж эхлэхээс өмнө бол жоохон жинтэй байсан гэдэг ингээд ярьжсэн шүү дээ. Яг гадаадд байхдаа. Тэгэхээр тэр үед одоо байсан одоо кексийн одоо хувьд ямар байсан тэгэнгүүт яг тасгал хөдөлгөөн хийнгүүт кекс дээр гарч байгаа өөрчлөлт гэх юм уу те нэг тийм ашигтай нэг тийм мэдээж надад мэдрэгжсэн тийм нэг өөрчлөлт тийм байгаа. Яалтчгүй байлгүй яах вэ? Яагаад тэгэхээр дасгал хийдэг хүн заавалч энэ өгцөгтэй холбоотой биш. Ерөнхийдөө дасгал хийдэг хүн огт дасгал ерөөсөө хийдэггүй хүн одоо ялангуяа эмэгтэй шүдийн хувьд бол мэдээж нөгөө юуны хувьд бол өтрээний хувьд бол мэдээж чангас үл. Тэр чинь өөрөө булчин байгаа учраас рефлексээрээ бид нар дасгал хийгэнгүүт хөвлөний булчин чангарна. Доошоо скват суугаад дээшээ ялангуяа үзэгний дасгал дээр байнгын өтрээ буюу ингээд кеглэлийн автоматар ингэж чангарч идэг. Тэгэхээр контролтой бол мэдээж одоо ойлгохгүй чи зарим хүмүүс дасгал тэгээд за дасгалаа би заримдаа нөгөө нэг ингээд юу ордог кеглийн дасгал ингээд дуусаа сонголтын дасгалынхаа дараа кеглийн дасгал өмнө ордог байсан л та заалнаасаа болоод тэгээд кегл нөгөө өтрээгээ чангал боожгоо чангал гэдэг баг үсэд ойлгохгүй тэгж тэгвэл багшаа чангалахаар нөгөө ингээл юу яагаад энэ шээс үрэх гээд байгаа юм шиг сэрэл хөдөлгөөтэй авч шиг ингээл ингэдэж шүү дээ. Яг нэг тийм мэдрэмж төрөөд ийн гээд. Тэгэхээр чин тэр нөгөө булчинч ажиллаж эхэлж байгаа байхгүй. Өмнө ингээ ойлгодгүй. Яг алийг чангалах ингээл ингээд идэг. Яг хүн болгоно зарим нэг төрлийн мэдрэмжтэй хүн байна. Зарим нь болохоор олон дахин ингээ хэлүүлж ойлгодог хүн байна. Анзаардгүй мэдрэмж жоохон суул ч юм уу те. Тийм хүмүүс байдаг. Тэгээд дасгал хийгээд ирэхээр угаасаа чанга байдаг. Чин тэр чин нөгөө нэг секс дээр ч гэсэн мэдэгдэн хийгээд эхлэнгүүт авчингуул мэдээж чанга. Харин тий би тэр яг нэг ингээд дасгал хийж байгаа хүмүүстэй ингээ хийнгүүд нь тэгэл ой чи бадаад байна шүү яг ингээд хийж захта ялангуяа нөгөө нэг дээр байрлал дээр тий тэрнээс уус ингээд зөвөр заримдаа хэлж байгаа одоо хэлэхгүйгээр шууд ингээ авчина. Тэр зарим мэдэрэн за эсвэл зарим нэг мэдрэхгүй хүмүүс биш үү те. Тэг лөө яагаад энэ гэлтэгдэг. Тэгээд ер нь тэр чинь амин өөр идэг. Шал ондоо. Илүү автрины булчин илүү чанга ажиллана гэсэн. Тэг энэ маань өөрөө хашигтай талдаа ч ашигтай өөрсдөө ашигтай. Тэр өөрсдөө илүү мэдрэмж аваа шүү дээ. Би ер нь яг тэ өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихыг ер нь амар дэмждэг. Ягаад гэвэл дасгал хийнгүүт нь нэгдүгээрт эрүүл мэндэд маш сайн байна. Хоёрдугаарт эрүүл хооллоод өөрийнхөө үнэлэмж маш яг өөртөө илүү ихтэй байна. Тийм нэг тааламжтай мэдрэмж. Тааламжтай мэдрэмж. Тэр бол ер нь амар нөлөөлдөг. Хүн заавалчгүй брэнд хувцас өмсөх шаардлагагүй зүгээр ингээд тэр ингээ өөрөө ингээ гоё байх юм бол ерөнхийдөө бол ингээ толинд өөрийнхөө нүцгэн хангуудаа яа чи гоё шүү. Гоё шүү. Ер нь бол гоё тэр чинь хамгийн гоё мэдрэмж ахгүй. Тэрнээс чи ингээд бусдад таалагдах гал тэ хаастаа нэр энэ гэл бусад хүмүүс таалагдахаас илүү хамгийн гоё миний хувьд болохоор нөгөө нэг дасгал хийж эхэлснээс хойш зүгээр өмнө нь болохоор ингээл яг нэг нөгөө хэлэхэд өмнө нь болохоор ингээл нэг тийм зүгээр нэг игэлж ирэх хүний хэмжээс хэний ч үдэнд харахгүй зүгээр л нэг энгийн тэгээд өөртөө маш итгэл муу одоо нэг өөртөө итгэх маш бага тэгэл за ингэж чадахгүй бах тэр чадахгүй бах гэд зоригч байхгүй нэг ер нь нэг хийцгүй гар гэсэн. Тэгээд дасгал хийгээд ихсэн чинь ингээл нэг юм хийж эхлээл одоо чи малхамаар явж байгаа штэ.
За дасгал фитнес хийхээс өмнө анхных нь болохоор гүйж эхэлжсэн байхгүй гүйдэг байсан. Тэнгүүл эхлээл одоо нэг 2-3 метргүү 5 метргүү за 10 метргүү тэл ингээл одоо ингээл цааш ингээд нэг мод 2 мод ингээд дахиад яваад байгаа байхгүй. Тэг өнгөлөө би ингэ шатдсан байна. Ингээл гүйсэн чинь амар гоё нэг тийм мэдрэмж төрөл кайф адреналин ингээд дотроос ингээд юм огшдээ шүү дээ. Гоё ялгараал тэнгүүт ямар гоё урд нь ханаас тийм мэдрэмж авч байгаагүй авсан. Тэгвэл окей би яг яа энийг хийж болохгүй гэж тэгсэн чи тэрэндээ ингээд нэг одоо онтож эхлээл. Тэгээд ингээд дасгал хийсэн дараа ингээд бид өөрчлөлт гараад ингээд биемээ байрч үзээд ингэсэн чи гоё чанга. Мөн чи ямар nice ингээл тэнгүүтлэл нөгөө ингээ хүмүүсийн зураг морог харж эхлээл тэгсэн чи гой биетэй хүнд ингээ дасгал булчин фитнес явангал гой булчин тал гой биетэй болсон. Тэгээд окей яагаад ингэж болохгүй гэж гээл яг ингээ фитнес хийж эхэлсэн байхгүй. Тэгээд хийснээс хойш ингээ өмнө нь ингээ бүр нилээ ингээ хүн чинь бас нэг нилээн доошо бүр ингээ унталтаас нилээн доошо нэг даун болсон байдаг шүү дээ. Бүх юм тийм байдал орсон байжгаад яг нэг тийм мэдрэмж аваад ирсэн чи тэндээс дээшээ босч ирэхээр бүр огцом бүр ингээ сэргэж босч ирдэг юм шиг санагдсан. Би миний өрн фитнесээр хичээлж ихснээ яг хамгийн гол юу байсан тиймэрхүү байдалтай байжгаад тэдээсээ дэшээ өөрийгөө ингээд нээгээд би ийм дуртай юм байна. Инкер кайф авд юм байна. Ингээд төмөр өрөөд ингэвэл надад бүр амар кайфтайсэн. Тэгвэл окей би надад таалагдж байгаа учраас би энийг хийж байгаа. Тэгэл хийгээд яваадсан. Тэрнээс ч би үзэгний багш болоод дэлхийн авраг тэмцээнд орё гэж яваагүй. Тэгэл өөртөө тааламжтай мэдрэмж авахын тулд явсаар агаад дуртай болсон. Тэгээд дараа нь ингээд тэр үеийн би гэрлээ байсан. Одооны би өөр бол асар их ялгаатай. Тэгээд одоо л мэдээж өөртөө дуртай. Өмнө нь бол ингээд миний таалагддаг биений хэсэг гэж баг байхгүй. Энэ ч муухай гэдэг юусоо юуш ойлголтгүй байсан. Одоо бол ингээд зүгээр гээл ингээл байж ахтар та. Хувцас өмсгөр өгтөж эндээ махтай. Энэ одоо ийм ханцуутай юм өмсгөө болохгүй. За одоо ингээд байхгүй. Тэгэхээр тэр охтуудын биеийг одоо тэгж болохгүй та нар ингээд ингээм бол гоё бол нэггүй инг би ч гэсэн адилхан юм мэдрэмж шиг яг тэр замаар ингээд явцсан болохоор одоо охтуудтай болохоор яг нэг өөртөө тааламжтай гоё биеийг бүтээгээ зүгээр л бусдад биш зүгээр. Яг одоо ингээд байгаа биендээ л таалагдах хэрэгтэй. Тэрнээс би одоо Бейонсе шиг ч юм амар гоё тийм бие хүсээгүй шүү дээ. Одоогүй болж юм л ах хэрэгтэй дуртай. Өөртөө таалагдах хэрэгтэй. Би ч гэсэн одоо нэг амар тийм туранхай болохыг хүсдэг байхгүй юу? Ерөнхийдөө яхаа энэ бондгор нь бол гоё. А тэгтээ энийг зүгээр гидсэн илүү чанга тий. Тэгээд одоо гоё маань чанга. Тэгээд өгдөг маань чанга байх хэрэгтэй. Чамд бол ер нь материал байгаа шүү дээ. Материал бол байгаа. Суурь нь бол байгаа. Өгдөл бол байна. Тэгээ тэрнээс бас нэг бүр амар турхаа байдаг шүү дээ. Диск бол ямар ч бүсгүй. Зарим хүмүүс нь ингээд бүр ингээд шов шулгаан тэгшин байдаг шүү таазгүй. Тийм хүмүүс ихтэй мэднэ. Тэгэхээр бас тэр хүмүүс мэдээж бас нөгөө нэлээ хөдөлмөр орно тийм хусаа шаардна. Амархан бол биш хэцүү. Тэгэхээр тэрийг анханасаа бодоод окей би текстан байна гэсэн бодолтой эхлэхгүй бол нөгөө өөр хүнийг хараад одоо жишээ нь зураг харчин бодлоо одоо ингээд л юм болчих юм гэж бодож орж ирэхээр стресстэд чадахгүй маяг шууд ингээд сэтгэлээр унцдаг байхгүй. Тэгж болохгүй юу. Гэхдээ хүн болгон л өөр хальтаа. Тэр одоо магадгүй туранхай биеийн дуртай ч эмэгтэй хүн байж байгаа шүү дээ. Тэрэндээ дуртай өөрөө сэтгэл ханамжтай л байж ивэл тэгэл бүх юм окей. Хамгийн гол нь зүгээр хэдүүлээ гоё хөдөлгөөн хийгээд эрүүл мэндэд анхаарад тэгээд чанга байх юм бол те чангалаад судлаад авах юм бол кекс явж гисэн гоё тааламжтай шүү дээ. Мэдээж өөрт тааламжтай байж ич хүн тэгэн шүү дээ те. Тэгвэл нөгөө үндэ бас ингэж байвал нөгөө нөө гэдээ хаар чи мэдээж бас өөрчнтэй тааламжтай шүү дээ. Ашигтай чанга байгаа юм байна те. Тий, гэхдээ яг одоо тий хүн болгон сарайлаг төрдгөө гэхдээ хүн болгон яг өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад яг гоё биетэй байх боломжтой. Бүрэн боломжтой. Гоё биетэйгээсээ илүү гоё эрүүл чирэг байх хэрэгтэй байхгүй чинь тийм. Гэхдээ харин царайгаа өөрчлөх одоо пластик surgery ч юм уу те хэцүү шүү дээ. Харин илүү гоё биетэй болчих юм бол царай нэг чухал. Чир нэг чухал шүү дээ. Яг надад бол одоо жишээ нь яг би бол өөрөө өгцөн дуртай тийм болохоор заавалчгүй бүр амар те юу царайлаг байх шаардлагагүй. Маса доошоо өгдөг юм чи яа. Царай бол нэг хамаа авахгүй тий. Тэгээд бас миний бодлоор өгцөг бас амар мэдрэмтгий санагддаг л да. Одоо амар тийм их эсрэхлийн юм цэг мэг ч юм уу байдаг юм шиг нэ. Тийм шүү дээ нэг өгцөг. Надад бол байдаг одоо алгадах ч дуртай хадзах ч юм уу юу ч юм шиг. Яагаад өгцөг рүү ингэж нэг яадаг тарай гэдэг. Тэр чинь нэг мэдлийн юу агаад ирсэн мэд суцсан байгаа. Яг нэг өгцөг рүү тарай гэхээр зарим хүмүүс бүр ингэж идэв шүү дээ. Бүр ингэ аим сонирхол бүр өөрийн мэдлэг ингээл ойртол ингэнгүүт шууд ингэ хавчаал чангалдаг. Би бас тийм төрлийн байхгүй. Нэ сонио яг ингэ тариа хэлэх гингүүт бүр ингэ чангалаад идэг ингэ суулж чадахгүй. Мэдээд байгаа юмасаа тэгээд идэг. Тэгэхээр зүүн орох. Тэ мэдрэмтгий.
Ер нь л гоё. Ер нь гоё тий? Тийм. Гоё штэ. Бидний Үзэг гоё штэ. Тэгээд гэрлээ маань тэгээд Чехт амьдарч исэн, Шведэд амьдарч исэн, Швейцарт амьдарч исэн. Одоо өөр хаана амьдарч исэн? За өөр хаана амьдарч исэн? Монгол. Тийм, Швед, Швейцар, Чех, Австрид бас нэг хэсэг байсан, ирж очин байсан тийм. Тэгээ ер нь яг тэднэрээс бусад газруудаар яг амьдарч исэн хэсэг хугацаанд амьдарч исэн газрууд. Тэгээд явж үзсэн газар, аялсан газар гэвэл энэ нэрсээр байгаа. Хичлэн дандаа Европ баад аах. Тэгээ би өөрөө Пошт яг 3 наснаас хойш өссөн 22 жил амьдраад дараа нь Германд 5 жил их сургуультаа сураад амьдарч исэн болохоор яг чиний яриа чинь ийм амар юу гэдэг би акценттай ан зэрэг тийм биш вэ гайг байна. Яг өмнө нь бол намайг хүн болгон өөр Монгол гэж боддог байсан. Монгол би 2017 онд Монголд ирсэн. Тэгэхэд яг хүмүүс ярангуудаа хойлоо баг ойрлцсон ирсэн биш. Би хамгийн анхан 10 жил 15 онд гараад 2005 онд гараад 15 16 онд ирсэн. Буцаж Монголд ирсэн. 16 онд 10 жилийн дараа Монголд ирсэн. Тэгээ юу ч мэдхгүй ингээд бүр ангаас юм ирсэн. Тэгээ тэмцээнд орж хийж аваад тэгээд эргэж буцаж явангуутлаа. Зорилготой нэг 16 он дээр тэмцээнд ороход 16 онд 3 тэмцээнд оршоод явсан байхгүй. Наах удаага штэ. Швед ингээд асаад хийдэг байжснаа. Тэгээ яг зориглоод орсон тусалж юмсэн найзууд тамирч зөндөө байгаа л. Тэгээ тэднийхээ хүчээр мэдээж яаж байгаа тэмцээнд орсон. Тэгээд 17 онд яг бүр нэг яг нэг оргил үе бүр нэг донтоод тэмэлсэн мэс тамирчны яг карьертэй байсан. Тэгээ бүр юунаас бүр юугч одоо тэмцээнээр солиход бэлэн сольж исэн юмуд мэдээж зөндөө байгаа. Бүх юмыг хойшноо хийжсэн зөндөө амьдралын одоо чухал юм байдаг штэ. Тэр болгоны хайшаас асуудал байгаа. Тэгээд тэмцээн одоо тамирчны карьер яг энэ юу бүр эргэл буцалгүй бүр ингээ орж исэн. Тэгээ 17 онд яг эргэж Монголд ирээд дэлхийн аварт орох зорилготой ирсэн байхгүй. Тэгээд дэлхийн аварт Азийн аварга, улсын аварга дэлхийн авартаа орж исэн. Тэгээд тэрнээс хойш буцаж явах хэрэгтэй байсан. Тэгээ миний виз мэс дуусаагүй ерөөхдөө удаан хугацааны шингээний визтэй байсан. Тэгээд сая коронавигоос болоод нэг сонгуулах хэрэгтэйсэн. Тэгээд буцаж явах хэрэгтэй байжгаад яваагүй Монголд ингээд яг үнэ явж чадаагүй үлдээсэн. Тэгээд хойд адилхан л ирсэн юм. Одоо тэрнээс хойш ингээд амьдарч байгаа. Тэгээ гоё Монгол гоё таалагдчих шаа. Надад бол ер нь Монголд амьдрах маш их таалагдчих байгаа. Ялангуяа би тэгтээ өөрийгөө мэдчихсэн маа яалчгүй би ингээд сургууль соёлоо төгсөөд боловсрол хэмжээд ер нь Монгол руу буцна гэдэг. Одоо би ер нь энэ шийдвэртэй дасаад тэгээд угаасаа цааш та Монголд амьдрахаар болсон. Басна. Тэгээ яагаад яваагүй буцаж яваагүй болсон шүү. Нэгдүгээр төгөл орой тавигдсан байна. Хоёрдугаард надад юу гэвэл ерөнхийдөө одоо ирээдүйн бол Азад байгаа. Европт бас зөндөө олон асуудлууд байгаа. Тийм болохоор надад илүү боломжтой газар Азад байх. Монголд илүү үнцэнтэй байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор Монголдоо ер нь байна. Тэгээд ерөнхийдөө илүү Аз тал руугаа би чиглэж байгаа. Би Европт баг 25 жил амьдэрсэн. Тэгээд тэнд байгаа авах юм авсан, хаях юм авсан тийм болохоор би одоо Монгол хүн тэгээд их орондоо амьдрах шиг сайхан юм байхгүй. Тийм шүү дээ. Олон жил гадаадд амьдэрсэн хүмүүс тэрийг бол ойлгох байхаа. Тэгээ би нөгөө зарим хүмүүс ингээ гадаад амьдэрсэн хүмүүс ингээ найзууд зөндөө байдаг шүү дээ. Одоо ингээ газар л байгаа. Тэгээд тэд нар ингээл 1-2 сар ирчээд хаста Монгол амир хэцүү буцаад явах болохгүй ингээл аюу тийгдэг. Хаста яаж амьдэрдэм ингээл яг чи бол хийх юм та одоо ингээл гээд байгаа. Нөгөө тэр басаас ч болохоор яг би нөгөө ажил мэл хийгээл ингээл байгаа болохоор тэгээд тэмцээмцэнд ороод байгаа болохоор тэд нарт болохоор өөр санагдчихлаа хаалта. Тэгээд би нөгөө ялтчгүй бас ингээд сатаарах юм та. Байнгын ингээд зүгээр би гэртээ суугаад ч юм уу сквад нэг оффист ажиллаад ч юм уу ингэж байгаа биш хамгийн гол нь миний давуу тал болохоор би өөрийнхөө дуртай зүйл хийж юм хийгээд ингээд завгүй ингээд байж байгаа болохоор надад тэр амар кайфтай санагддаг. Тэгээд мэдээж Европт амьдардаг хүмүүс бол чи мэдэн тий. Манайхан сквад оюутан сурах боломжтой бол тэгээд сурнаа эсвэл нэлээд дээд боловсралтай болоод гайгүй сургуулаар ойл ингээд сурна. Бусдууд нь бол нийт масс их нот бүгд л хараад хийгээл шүү дээ. Хаач ялгаах бүгдээр л тэгдэг учраас би бас тэнд очиод ингээ хоккей чи хиймээргүй л хангалттай хийсэн. Тэгэхээр энэ хоккей чи DJ хийж үзсэн шүү. Тэр байтгаал нэрээс нь доош нь бүхэл ажлыг хийжсэн. Тэр чинь нуугаад хамх бүгдээр л адилхан тийм байсан учраас. Тэгэхээр Монголда илүү дуртай юм хийгээд авах. Одоо би тэнд очиход дахиад нэг амьдрахын тулд байрны мөнгө, хоолны мөнгө олохын тулд дахиад тийм хийн штэ. Тэгэхээр одоо хангалттай би хийцэн. Тэрний оронд би одоо дуртай юм ингээ хийгээд явмаар байгаа. Тэгэл амьдэрчсэн юм Монгол гоё байна. Хичнээн стресстэй одоо коронавитой одоо хүчирхэг байгаа. Инээс хэрэгэл янз бүр юм байгаа та гоё л энэ. Үгүй тийм болохоор би явж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ би жишээ нь юу оюутан байхдаа яг Берлинд Германд зочд буудлын төвлөгч хийжсэн. Тэгээл те
ингээл өрөөгөө ингээд зэрүүлж байгаа үед хүмүүс хажууд секс хийжсэн мэдээлэл болж исэн. Би бас нэг өдөр тийм болно гэж. Би зөвлөгч хажууд секс хийнэ. Гэтэ одоо яхаа Европт ингээд амар олон жил ингээд 10 жил шахуу байлаа шүү дээ. Тэнгүүд одоо яг Европын одоо соёлч гэх юм уу илүү одоо хүмүүсийн яриаг ингээд сонсож байхаар сексийн соёл нь арай их одоо олон төрлийн мөрлийн юмтай юм сонирхолтой байгаад байгаа байхгүй. Европт соёл, Швейцар соёл, Швед соёл. Тэгээ Европуудынх ч бас одоо Евро сайз гэ томч байдаг гэж яриад байгаа. Мэдхгүй одоо үний юм бодлоо юм. Ядчих тэрэн бахан газар явцсан гэх. Тэгээ Европод одоо жишээ нь яг ингээд сексийн хувьд одоо тэнд амьдрал нэг арай өөр орчин байгаад шиг санагдаж илүү багын залуу. Хоёулаа ер нь бол туршлагаасаа хаваалцчих болох юм. Би Швед явж үзээгүй. Гэхдээ Швейцард бол очижсэн Женевт нөгөө ус ориглоор дээр. Тийм Пантан дээр очиж байсан. Гоё штэ Швейцар, Женев гоё. Би Женевт бүр хайртай. Женевт ер нь айгүй удаан байсан. Бусад газруудаас илүү Женевийг айгүй сайн мэднэ. Женев залуучууд гоё. Европ шараа гоё ч удаа шин тэгэл хүн болгоно одоо шин ингээл Монгол залуучууд гоё гэдэг шүү дээ. Сквад нөгөө нэг сквад хар залуучуудын юм одоо шаран тим Азиудын юм гэдэг чинь ерөөдөө бас нэг мэдээж нөгөө нэг хүн хүнийх л өөр байгаа тийм. Хүн хүнийх л өөр. Гэхдээ бас нэг ерөнхийн нэг байж тээ. Харуудын хугасаа тийм, шаруудын тийм. Одоо нэг алтрууд одоо гэж ярьдаг шүү дээ. Тиймэрдүү сквад Азиудын хугасаа тийм гэдэг. Тэр бас нэг оргууч бас биш л дээ. Тодорхой хэмжээний юм байгаа мэдээж. Гэхдээ тэр дотроо одоо шар хүн болгон тийм. Монгол хүн болгон тийм. Одоо шинэ энэ хүн залуу тийм бол одоо хин тийм ч юм уу тэр адилхан биш байгаа тийм. Тэгж өрөөсгөө ойлгож болохгүй шүү дээ. Тэгэхээр хүн юм чинь мэдээж том жижиг сайз одоо хийхээ хувьд ч гэсэн яаж хийж байгаас болоод. Тэгэхээр нэг тийм одоо нэг дараалал ч юм уу нэг тийм соёл байгаадах шиг байгаад байгаа юм л та одоо Европын соёл нь тийм. Одоо их романтик хэлдэг. Одоо орчлын сайн тавьдаг. Тийм тэгэнгүүтээ одоо за би хамтлагтай их анхаардаг ч юм. Чех ирчүүд юу Швед ирчүүдээс юугаар ялгаад байгаа юм. Тэгэнгүүт би Чехийг үзээгүй шүү дээ. Чех үзээгүй. За тэгвэл Шведүүд маань ямар хөө вэ? Ер нь сушид дуртай байж таа монголчуудын шведүүд маань. Тийм шүү дээ. Монголчуудын сушиг одоо идэж өсөж явах баг гэдэг байна. Хаасаа сушитэй. Яг нэг рестораны ард найдвартай нэг монгол суши базаад байж байна. Тэгэхээр яг монгол залуучууд ер нь шведүүдийг хүүхд багаас нийлүүлээд өсвөлээд сушигээр баг өгч чинь дөө. Тийм. Монгол захс дуртай швед юм да. Гэтэ тэнд ингээд амьдарч байхад ер нь яг ингээд хүмүүс Аз эмхтэй гэдээ их сонирхож байх уу ер нь. Тий ер нь угаасаа л европчууд мэдэн те. Угаасаа л Азуудыг аюу сонирхно. Тэгээ Тайландууд одоо Филиппинтэд суусан Европ залуучууд ялангуяа Шведэд бол одоо нөгөө Тайландууд аюу суудаг. Тайланд, Вьетнам, Тайландуудаас. Тэнгүүлээ тэд нар чинь нөгөө өвөл халууны амралт одоо өвлийн амралт гэх болд ш. Тэгээд тийшээ нөгөө Тайландд хауста. Тэгээд тэр хоёрын хооронд тэгээд ер нь шведүүд тийм Тайланд, Европ одоо нөгөө Аз хөвгнүүд дуртай. Гэхдээ бас монголчууд дуртай л байх л та. Тийм. Би яг нэг тийм сайн мэдгүй байна. Гэхдээ ер нь бол дуртай. Тэгээ суужсэн монгол хөвгнүүд ингээд гадаатаас сууцаа одоо шведтэй суудсан ч юм уу эсвэл энэ хүмүүстэй суудсан хүмүүс зөндөл байдаг. Яг тэрний нэг давуу тал нэг гэвэл яг тийм хүмүүс чинь ингээл шведүүнтэй сунгууд нэгэл бичиг баримттай болоод тэгэнгүүтээ бас хамаатан садандаа болон гэрийнхэндээ боломж олох гэж яагаад гэвэл татж матж дандаа үргэлж яадаг суусан техникийг татаж аваад тэгэл бос хүмүүс ер нь Монголд маш том хөрөнгө оруулж байгаа байхгүй юу? Тий, наадтал дээр чи ярих юм бол одоо чи нэг одоо монголчуудыг илүү нөгөө нэг одоо ковидэр жишээ аваад үзэдээ тий. Дандаа нөгөө нэг ингээд гэр бүлийн хүрээнд хамаадаг найз нөхдийн одоо офис ажилчдын хүрээнд ингээд дандаа нэг ойрхон байгаад идэж бид нар. Тэгэхээр бид нар нөгөө илүү халуун цустай гэдэг байгаа байхгүй юу? Тэр болохоор гэр бүлсийг одоо илүү найз нөхөцөг тэгзэж хаяхгүй. Шинэ хэрэлдээ зодолж исэн чинь ингээд зулгаал ингээд хажууд авчраад нэг дороо ингээд амьдрал бичээд ерөөс хэрэлдээ. Нөгөөт нь ингээд нөхрөөсөө сална хүүхдэд даваалал ирнэ ихчдүүдээ хэрэлдээ дээж навсраад гэртээ авчирчдаг тий. Тэгэл ингээд л хончролтой байж ерөөсөө. Тэгвэл европчууд болохоор ерөөсөө тэгдэхүү. Нэг нийтэд зочлоо. Заавалчгүй бүр ингээд өмнө нь ингээд бараг цаг авч очдөг. Урьдчилж хийлдэг тийм ээ. Тэгхгүй бол борлж паа ерөөсөө тийм ямар ч тийм ойлголт угаасаа тэднийгээ сэтгэхүйд байдгүй. Цаанаасаа тийм одоо тэдний одоо ёс заншил гэх юм уу тийм. Тиймэрхүү.
тэрнтэйгээ холбоотой эмэгтэйч одоо тиймэрхүү асуудал дээрээс нь ч гэсэн гэр бүлийн одоо хамтрагч нар тий тооцоо игээд ингээд сум аим хөрх ингээд аим хоорны ингээд бүр амар ингэж тооцоон дээр болонгот амар хоорныг нэр романтик байжснаа тэгэнгүүт тооцоон дээр болгон тустай идэг тий амар ив наримталтай манайхан монголчууд их энэ удаагаараа ингээд тэгс чиний тий тэд нар чинь нөгөө нэг би болохоор нэг хүүтэн цустай шиг юм ерөөдөө жоохон монголчууд эдвэ халуун цустай Аазууд ялангуяа тийш хэлэхэд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь амьдрал дээрээ ш тэр өөр бус асуудал дээр ч тэр ерөөдөө амар мэдэгддэг. Яг хоо Монгол хүүхнүүд амар ажилсаг байдаг. Одоо чинь Швед ч юм өөр Европ залуучуудаа гадны залуучуудаа сууж байгаа. Яагаад тэр Монгол хүүхнүүдийг илүү нөгөө ажилсаг махруу амьдралын төлөө зүтгэдэг бүх юм ингээд хийдэг шийддэг. Тэр нөгөө шар хүүхнүүд нь болохоор зүгээр л ингээд гівчих шүү дээ. Тэгсчээ маш зүтгэдэг бүх юм хийдэг. Ерөөсөө хийж чадахгүй юм байхгүй бүх юм хийдэг болохоор. Яаж хиймээрээ. Бихтэй тэрийг яг маш сайн ойлгоод байгаа. Ягаад юу Герман хүүхнүүд ингээ харангууд амар жоохон хачин талтай байдаг юу нийлийнх нь. Жоохон заваан талтай. Тэнгүүд чи ингээд харагдах байдлаар амар ингээд блонд айгүй ийм хүүхнүүд байдаг гэхээсээ яг ясэмэн дээр өөр асуудал дээр ер нь бохир ер нь жоохон заваа. Тэгээд айгүй ингээл ерөнхий хэмжээ ингээд болчихл болоо. Тэр хүмүүс яах ерөөсөө хамаахгүй. Бид нар ч юм болохоор энэ хүн сэтгэл ханамжтай би сэтгэл хансан уу? Одоо энэ хүн миний хамтрагч хансан бол яасан бол энэ хүн яаж байгаа вэ? Царийг нь хараад, хувцсыг нь хараад бүх юмн дээр нь анхаарал хандуулдаг. Хоолн дээрш, гэр бүл дээрш тэр одоо секс дээр ч юм уу те бүх юмн дээр ингээ анхаарал хандуулдаг байхгүй. Жижиг юм үлдээчихгүй сэтгэл ханамжтай байлгатай болтой. Жижиг юм үлдээчихгүй. Жижиг юм яа. Жижиг юм үлдээчихгүй. Үлээж болохгүй шүү дээ. Тийш яаж болох вэ? Жижиг ч гэсэн гоё гэж мэд. Тэгээ манай гэрлээд маань ер нь ямар гадаад төрхөөр ер нь ямар нэгжүүд таалагддаг вэ? Яг аль талаараа тэр чинь өөрөө харах үзм одоо нөгөө ер нь бол секстэй холбоотойгоор ингээд дур хүслийг чинь төрүүлмээр одоо ингээд сэрэл зүгээрмээр тийм сэрэл хөдлөх санаа. Миний хувьд болохоор одоо хүмүүс надаас аягүй тэгж асуудаг бас нөгөө чатмад бичих шүү дээ. Тэнгүүл амар боди моди аим булчинтай том тийм залуучууд тийм биш үү таалдаг байх гэж бодд юм шиг гэдэг. Миний хувьд бол тийм биш. Яагаад юм гэдэггүй. Тийм торхай дөө. Мэдээж бүр яцсан эдрэг бол биш. Зүгээр л нэг нормал биетэй. Тэр хүний одоо нэг амар 6 6 pack мак хамаагүй тийм. Яарсал чухал биш. Өөр юм чухал. Тэгээд харагдах байдас мэдээж надаас бол намхан одоо би чи намхан штэ. Надаас мэдээж намхан бойл жоохон утгахгүй. Жоохон ингээд өндөр. Би чи нэг хальж жоохон ингэж мэгээд хажууд нь бас нэг эмгтээлгийн мэдрээд те хүчин мөхөс эмгтэй хүн гэдгийг мэдрээд жоохон нэг ингэдэг. Тиймэрхүү налаал ингэж мингэхэд бас нэг байдаг та нэг тиймэрхүү ахтал болно. Тэрээс би царай тийм байх хэвээр чүчүүд одоо нэг хамгийн их тавьдаг одоо шаардах ч юм уу чүчүүд өндөр байвал зүгээр. Намхан бол биш. Тийм байх хэрэгтэй. Тэгээд аим булчинтай биш. Хэд төм маш булчин. Тийм одоо яг нөгөө тамирчид одоо ингээд нэг тамирчид одоо үзэл юунд ордог штэ. Амар боди байдаг тийм. Бүр амар хөөцсөн те бүр амар би бас тиймэд жоохон дургуул дээ. Миний тайп ерөнхийдөө жоохон тийм. Хөрхий тайп бандаа байдаг тийм. Одоо манай шавнырын гингүүл ингээд заална ингээд аим булчинтай зав. Багш амар гоё стан нэрэ цээжнээс нь байж. Тэр нь бас дуртай байна тийм. Яагаад гэвэл миний тэр нүд тэр болгоныг би ингээд байн харсаар хагаад нэг тоохоо байлцсан. Нэг сонирн биш. Тэг санагдаг. Зүгээр энгийн жоохон өндөр тэгээд бас мэдээж амар гүзээ биш. Тэгээд айгу тийм харагдах байдал заавалчгүй царай мараа тийм юм гэсэн юмсаа баг. Хандлага амарч чухал надад хамгийн чухал юм. Зөв. Тэгэнгүүт нь ер нь чамруу одоо ингээд баахан хүмүүс ер нь чат бичдэг байхаа. Тэгээд ямар хөвгөлтэй чатад ер нь юу хийж чинь яаж тэнийгөө чатдаг штэ. Чат бичгээс гадна аявих нөгөө ингээд хүмүүс Instagram дөнгөж ингээд ороод харна тий. Зураг явуул. Instagram зураг явуул шууд call хийн зай шууд ингээд би яг нэг удаа өсчин дээр ингээд өсч манай дүү байдаг хөө. Өсмөсөө оруулаад аягүй ингээд хэлсэн чинь нэг хүн залгаа салдаг бүр гайхаад ямар сайн ингээд ороо ахаар ингээд танихгүй штэ. Ерөөсөө тэг бүр ингээд байн залгаад синдэд хамаа ингээд хам бүр залгаа бүр гайхаад болтгоо. Тэгээ санамсаргүй ингэж харж байгаа нөгөө санамсаргүй нөгөө дараа гэсэн чинь нөгөө өвний хазар яваалцсан үү. Техник хазар. Тий, тэгээ яваалцсан. Тэр жишээний ер нь аягүй тийм явуулдаг. Тэгээд код аягүй хийдэг. Тэгээ ингээд хариу бичихгүй ингээд би аягүй синдэн л тээ. Тэнгод их цантай мөлтэй гэж. Бараг царинда байхгүй гэсэн. Та бараг тэдийг өгөөл яах юм ах ингэж мэгээд. Тиймэрхүү жоохон сонио хандлагатай
Та нар болцгоо. Та нар болцгоо. Хамгийн сони би нэг яаж байхгүй дээ. Миний Instagram угаасаа mute дээр тохиргоод тийм болохоор хүн залсан гэсэн тэр нь ирэхгүй. Тэгтээ бас одоо цэгийн рүү болон над руу хүртэл тийм чадд ирж эхэлж байгаа байхгүй. Тийм үү. Тэгэхээр чинь дэгүүл одоо. Цэгийн рүү болно гэж. Тийм ямар сонин тий. Тэгээ би ч гэсэн бас нэг тийм dig мигний зураг болоо. Би бол тэр ингээ бүр хашаар бүр тоохоолсон. Угаасаа яг нэг тийм юу тий олон дагчтай болохоор тэгэл яг нэг тийм гаж нөлөө тийм байгаа байхгүй яа угаасаа ингээл хүмүүс ингээл гээгүү нөгөө тэр чинь ингэдэг байгаа байхгүй бас нэг би ч бас нэг олон биш л те гээгүү тэгээд олондооч биш яагаад тэр хүмүүсийн ингээд миний зүгээр харж байгаагаар болохоор хүмүүсийн сэтгэхүй бас тийм нээлттэй биш тэгэнгүүтлээ миний тавьж байгаа зураг одоо үзүүлж байгаа байдал одоо янз бүрийн секси байгаа даа гэсэн арай илүү нэг жоохон задгаа ч юм хамаагүй бас хитрхи бүр амар бол задгаа биш шүү дээ нэг шалтгаан биш шүү дээ шав шалтгаан бат биш тэгэхээр нэг өгзөг мөгзөг гээл янз бүрийн хөдөлгөё гээл нэг видео гээл ч юм скол нэг зураг харчингуулаад ингээл хараал яад юм ор нэг юм яад юм тэс нэг ингээ бүжиглүүлээд яад юм залгадаг тэгэхээр тэр байдлыг ингээд хүмүүс харчингуулаа нөгөө нэг энэ олон залуучууд одоо хүмүүс дотор чинь янз бүрийн юм үзсэн үзээгүй 9 жаргал хүмүүс биш үү янз бүрийн дуур таашаал авдаг хүмүүс тэгчингүүтлээ тэр зургийг хараад тэгэл залгаж малгаал тиймхүү байдаг баг. Миний бодлоор зөвхөн зурагнаас болоод хүмүүс тэгдэг баг гэж байна. Би энэ дээр бас нэг юм хэлмээр байгаа нь юу вэ гэхээр single mom гингууд maybe энд одоо бараг л юу ч хамаагүй хэрэгтэй. Тий, угаасаа ингээд задгаа зураг болоод бүсмүсээ ингээд энэ секс ярьж энэ одоо ингээд хамаагүй гэж боддог юм шиг. Хамаагүй ингээд ярьж байгаа юм чинь чөлөөтэй бараг л шүү. Яа юм да маяглаад байгаа гэсэн үгнээс. Гэтэ үгүй шүү. Тэгсээ тэр үнний нэг угаасаа хүмүүсийн сэтгэхүй ямар байна гэдэг хараад тиймэрхүү бичингүүд ч нөгөө шууд блок дистр ингээд ороод байгаа байхгүй ойлгомжтой. Ашгүй нэг юм өөрөө бичээд блоклуулчихж байгаа байхгүй аа ингээд тийм. Ашгүй баригдлаа блок. Тэр дотроос ч бас ингээд хөөрхөн бүр ингээд бааз тийм юмнууд бас зөндөө байдаг. Сэсэний бичил. За ямар маад бичиж чинь. Тэгэл энэ юу нэлээд байдаг л да. За нэг greatest hits юу вэ юм. Хамгийн санаанд орж байгаа. Яг одоо санаанд орж байгаагаар бол би нэг ус ургаад тэгэл миний бүр ус ургаад гэд хашаараа димэрхүү нэг юу аваад нэг стори хийсэн. Байнгын стори хийж болохоор ус ургаад бараг өгцөг хүрлээ мөрлээ гэсэн чинь их чи өсний үзүр олж үзсэн гэж чийсэн. Өсний чи үзүр ядах болох юмсан гэж бичсэн. Өгцөнд нас өрчих гээд. Тэг ямар гоё хөөрхөн бичсэн. Би ингэ цаашаад ингэсэн сод. Амар хөөрхөн санагснаа да. Амар тэнэг биш. Тэгтээ амар хөөрхөн фаны байдлаар хэлжсэн. Тэгээ бас ингэ хичээлээ орсон ингэ байжсан байхгүй. Бутик класс ороод тэгэл дундар ингээл дан тэгэл дамд чат ирнэ хальт ингээл хардаг. Тэгэл ээжсэн аа. Би нэг юу ярьлаа нэг бас тэр чинь бас нэг яг өмнөх нь нэг тийм нэг жоохон секси ч юм уу нэг тиймэрхүү байдлаа нэг стори орсон байсан. Тэгсэн чинь юу вэ бичсэн байла нэг залуу. Игчийн гэлөө багшийн гэлөө. Игчийн үтрээ бол үцгэлэн биз гэжсэн. Үхтлээ энэс би бүр ганцаараа энийгээд хичээл авчихсан. Ангийнхаа охтоос тэтэд энийгээс хавч өнөө ямар амар бичдэг гэдэг. Үхтлээ энэс сайн тиймэрхүү жишээний юмнууд бол ер нь бол байдаг. Инээдтэй шүү. Ер нь бол хүмүүс гэхдээ яг нэг тийм мэдрэмж хэрэгтэй. Funny байвал окей. Cute тэр амар хөрч блок руу оруулахгүй шүү дээ. Тий. Найл ингээл хараад энийг л өнгөрдөг. Тэнгууд бүр хөндлөн орж ирээд зүгээр орж ирэх юм байна. Блок сквал ингээл бүр 20 30 удаа хай гэл ингээд бичээддэг. Тэг яхад таа мэдчихгүй. Амар сайн хариучгүй болохоор юм баг хэвээр тэгсэн юм. Тамаатай гэж мэгэл. Зарим нэг нь бүр амар бүдүүлгээр ингээд доромжлох. Тий шууд хараалын өрөө орж марал тий. Тиймэрхүү байдаг. Сайн шүү бас. Тий ингээд хүмүүс чинь юу амар сонирн байдаг юм аа. 90 мөгөж гэлээ ингээд ёо хайгийн бичингүүтэй тэг буцаа хайгийн бичингүүд нь яг яах ч юм зүгээр л хариу бичгнийг харах тэгж хүний цагийг алж юрны тэнгүүтнээс л зөв видео кол хийнгүүтэй би асуулт нэг болж байгаа тэнгүүтээ зүгээр анхаарлыг чинь татгасыг мэдгүй би ч ихтэй ойлгоогүй дээ анхаарал ерөөсөө татсангүй юу хүмүүс амар миний ингээд залуучууд ингээд хэлмээр байгаа юм болохоор амар мэдрэмж муу байна харин тийм мэдрэмжгүй байна амар ингээд шууд ингээд бичмичээлсгүй бол Гэхдээ зүгээр айгуугаа хөрх ингээл аваа сайн байна уу? Сквад миний утасны дугаар магаар ингээл паасаага байж уцтаал ингээд чамд танилцсан юм аа. Сквад шууд кофе дөрья, оройн дөрья, кофе ууя. Жохоо ингээд имээр сууя. Окей асуудалгүй. Шууд хүн тгээ ярих юм бол окей энэ ямар хөрхөн зөрөгтэй ингээд ярьж байна шулуухан. Хүн мэдээ шууд ингээд заалгаад чамд танилцсан юм аа ингээд кофе ууя гэнэ. Би шууд үгүй гэхгүй шүү дээ. Амар зөрөгтэй шууд ингээд хэлж гин, шудрах хэлж гин. Окей яага болохгүй гэж. Ингээл уулзах юм чи учир утгагүй хай гэлэн залгаж малгаал
амшин зурмөр явуулаад тий. Яг яах юм гоё шүү гэж ингэж амар сонио. Тэрнийхээ оронд зүгээр шууд залгаад эсвэл бол шудраг бичих хэрэгтэй байхгүй. Би ингэмээр байна ингээд ингээд хүн бичгэр чи би ч бас тэнэг хүн биш шүү дээ. Тэм болгон дээр ингээд авахгүй окей яа болохгүй гэж дээд хийж болохгүй гэж би ч бас цэнгэл юм чи. Гээд тэр чинь яахгүй. Тэр мэдсэрэж яг таа мэддэг хаа гэл амар санаа. Манайхан жоохон мэдрэмжтэй байгаарай. Мэдрэмжтэй. Тэгээ бид нар ер нь яг зочдоосаа ер нь бол дандаа асуудаг зүйлүүд нь ямар шүү залуучуудад дуртай ингэдгээсээ гадна одоо бид нар ямар байрлал Гэтэ тэр нь жоохон ойлгомжтой байж таарад байх. Гэтэ ямар сонсъё. Би нэг одоо нэг таамаглал байгаа. Гэтэ гэрлээд маань ер нь T6-ийн үед ямар байрлал. Миний хувьд болохоор хоёр байрлал дуртай. Тэгээ based on мэдээж болохоор дээр нь. Тэгээд хоёр дахь нь болохоор хоёр дахь нь нэг ямар стайл хэлээ? Snoop Dio Double G Doggy Style. Тэр хоёр. Би бол тэрийг яг угаасаа бодож ирсэн ягаад юм. Угаасаа яалчгүй бүх хүн л дуртай. Тэгээ мэдээж одоо илүү бас тэрийг харуулмаар шүү дээ. Тиймэрхүү нэг үг мөг сонсох гоё дээ. Өгцөг чинь гоё юм шүү мэн шүү ч юм уу дээ. 7 жилийн хөдөлмөрийг мэдэрч ин шүү. Тэгээ бас нэг өөр нэг асуулт юу яг юу вэ? Ер нь ямар ажлыг золиослоод ер нь кекс хийжсэн бэ? Амар чухал ажиллаа хаяа. Тэгээд тиймэрхүү юм байна штэ. Ажлаа хаяа бүр амар нэг хурал зөвлөгөөн юм амар тийм бүр том биш л те. Тэгсэн тодорхой хэмжээний ажлаа хаяад хоёр өдөр алхалчихсан. Ажлаас таслаад тэр чигтээ голорч алга болоод явах. Тэгээ үжсэн. Үнэхээр мэдээж гоё байсан болол тийш. Тэрнээс нэг тийм биш бол тэрийг ингэх байхгүй шүү дээ. Шаардлага шүү дээ. Тэгээд явжсэн. Бага. Нэг биш удаа бага. Нэг биш удаа. Nice. Өөр чи юу гэж боддог лээ? Нэг асуултыг орхигдоод байна. Ямар асуулт вэ? Тийштэй. Өөрийнхөө тийм хамгийн тийм хөгжилтэй кексийн фейлүүд. Одоо нэг хүн болгонд тохиолж исэн нэг тийм фейлээд маа. Бид нар ер нь энийг яагаад ярих туртай вэ гэхээр хүмүүс ингээд нөгөө өөрсдийнхөө л фейлдэд байна гэж боддог байхгүй. Ялангуяа үзэж байгаа эрэгтэй үзэгчд бол би одоо амар хурдан тавьчихсан ч юм уу эсвэл босоогүй ч юм уу тэрэндээ эмзэглээд байдаг. Гэтэл яг үндэ хүн болгонд тэр тохиолж идэг. Тэгэл бүсгүүчүүдийн хувьд ч гэсэн ингээл яг амар ингээл хийжсэн чи амар фейлжсэн ч юм уу тиймэрхүү зүйлүүд байвал бас хуваалцъя гэж бодоод. За миний хувьд болохоор нэг амар бол тийм амар deep тийм фейл бол нэг байхгүй. Яг санаанд орж байгаа амар ингээл бодогдоод би амар тэгсэн штэ гэж нэг бодогдсон штэ. Байнгын яна би тэгсэн штэ гэж гимшиж биш штэ. Яг тийм бол байхгүй. Гэхдээ нэг удаа нэг крашлжсэн залуу баг 2 жил гараа 2 жил амар крашлаад крашаар л байвал зүгээр юм. Тийм уулзаад ирэхгүй те. Уулзаад ирэхгүй. Гайтай юм шиг байна. Секстэй ирэхгүй. Ялангуяа бүр секс бүр ирэхгүй. Харин тий. Тэгэл нөгөөт чинь бүр амар төвшин биш бүр амар ингээд өндөр залдаа ядчих. Бүр амар ингээд ботцсон байсан. Тэгэл уулзаад нэг гоё юм болоод тэгсэн чинь бүр амар сонирн байсан. Амар жижиг байсан. Амар өндөр гэж байсан ч амар нахан болтаараа тий. Тий, тэгээд тэгсэн чинь шууд дотороо гэдэл дооч за юу ичүү гэрлээ зүгээрстэй хэрэггүй л зүгээр л энэгээр гоёороо байсан бол тэр чинь бүр илүү гоё крашлал хийжсэн маа гоё байсан байхгүй гэх. Тэгхгүйгээр амар нэг амар хүлээлттэй бүр амар гоё юм бодоод ингэсэн байжсэн чинь тэрнээс бүр дундуураас даваагаар бүр нэлээд доошо бууцсан чинь амар муухай мэдрэмж төржсэн. Тэгээд крашлал жил 2 жил крашлцсан тий тэгэл тийм. Тэрнээс нэг амар хамгийн одоо тгийс санагддаг амар бодогдсон штэ. Бис нар хэрэггүй тэгсэн. Тэгсэн чинь жоохон тийм биш штеп бодогдсон. Миний хувьд фейл бол ганц тэр л байгаа. Тэрнээс илүү бусдаар бол нэг фейлээд авах юм бохгүй хайрж баг рекордод ирнэ. Нэлээд баг шүү. Яалтчгүй дэлхийн авраг юм өндөр даалтан шүү дээ. Ер нь гэхдээ яг нэг юм бидний яг юм хүлээлт өндөртэй байнгут тэр яг навсан юм шиг байна. Одоо энэ залуулгүй л энэ залуустай сайхан гэж ингэж бодож болохгүй. Тий, ингээд хүлээлтээ бүр ингээ өргөчдөг. Тэрийгээ л ерөөсөө ингээд доошо болох хэрэгтэй юм да. Одоо шинээр крашлж байгаа болоо. За энэ бараг лооны чадах болтой даа гэж бодож байж хэвээр байж байна. Тэг би бол ер нь яг миний баримтлалыг зарчим бол ер нь хүлээлт багтай байдаг. Одоо эмэгтэй хүнтэй уулзангууд Instagram-ын зургийг харангуудаа тэгэл
яадаг л да. За ийм байдгийг маань одоо бод байдал ямар юм бол доо гэл. Харин тийм ч амар зүгээр яг хүмүүс ч яг угаасаа л Instagram дээр байдаг хүмүүс чинь яг нэг зураг шигээ болол зурагтал зураг амьд бодис дээр одоо жишээ нь тэгээд хоёр ингээд миний хэсэг нэг харж ирсэн бол одоо ингээ уулзж байгаа юм чинь л бодит юу болохоос зурагтал зураг шүү дээ. Тэгээд тэрэнд хортож болохгүй бас. Бас миний нэг анзаараад байгаа зүйл гэвэл ялангуяа нэг юу жоохон одоо юу илүүдэл зинтэй октод нэг тийм амар яадаг хэвээр тактиктэй ягаад гэвэл зөвхөн нүүрнийхээ зураг шүү дээ. Та нүүрээ тавьсаа өөр зураг байдаг тий. Намайг яриад байгаа юм шиг. Чамайг яриаггүй. Тэр нь амар тэнгууд нь яг нэг зүв позоо ингээ олцсон дээ. Тэнгууд нь тэрийгээр гац бас яг өнцгөө олцсон аа. гац нүүрнийгээ хадаад байдаг. Тийм ч байдаг шүү. Тэгээ зарим ингээд октод бас ингээд хахаар яг ингээд бодит байдал дээр тэс ондоо гэдэг нэг амар их нөгөө мейкап одоо юу ч хийдэн тэг гэрэл мэрэл бүр мэршсэн. Тэгээд бараг зургаас бүр ингээд тэрхүү ам чи нүур бодаагүй. Хичээл мчил дээр заримдаа манай шавнаар орж ирэл нүур бодааг бол бүр чиг ингээд тэр чинь юм байна штэ. Тэгэхээр чин бас хитрхи тийм бас нэг амьд биш одоо хитрхи юу бол байж болох бай. Би тэгээ одоо сүүлийн үед ийм арга хэрэглэе гэж бодод байгаа. Ерөөсөл хүн болгонд одоо ингээл би секстэй муу шүү. Айгу муу зүгээр сайн ярьдгийн. Тийм. Хүлээлтийн ямар доошлуулж байсан аа. Тийм. Сюрприз байх гэж. Сюрприз. Тэр чинь бас гоё баталгаа шүү. Би муу шүү. Тийм. Тэр юу юм тийм шүү. Тэгээд надад бас юу таалагдсан мэ гэвэл яг одоо сүүлийн үед би нэг анзаарангууд нөгөө йогийн багш нар жоохон яагийн талд харагдаад байх юм. Яхаараа тийм ямар сан яагаад тийш хараад байгаа. Скол нөгөө байрлалаас олж хараад ирнэ. Скол яагаад тийш бодсон юм. Надад би нэг тийм үнслэл байгаа учраас. Үнслэл байгаа яагаад гэвэл ингээд нөгөө яасан муухай хэлчих. Харин тийш. Амар олон йог хүмүүс үзэн штэ одоо. тэрийг үзэн л. Гэтэ би бас нэг үнцэг хэлмээр байгаа. Тэрний юм гэвэл ер нь йогийн багшаас хүн тийм ер нь өгдөгний дасгал ер нь хүлээдэггүй штэ. Тэгэнгүүт нь ингээд зарим одоо йог ч бас амар тийм юу маш олон төрөл тийм. Олон төрөл байгаа. Гэхдээ тэр чинь сүнслэг ер нь хүнийг медитейшн талдаа хүнийг илүү сайжруулах дээшин талдаа тэгэнгүүт нь яг сүүлийн үед Instagram харангууд нь йогийн багш нар ингээд өгцөг хийгээд байх юм аа. Тэгээд бас нэг амар ерөнхийдөө жоохон тийм янгалаг мэдээлэлтэй байгаа байхгүй юу? Янаглаг уу? Тийм янаглаг. Тэгэнгүүт нь яг надад бол яг гэрлэг нь юу таалагдсан бэ гэвэл яг ингээд яг өөрийн чинь одоо брэнд хувь хүнд амар зогсож байгаа хгүй. Тэгэнгүүт нь тэрэн дээр нь илүү нэг тийм бүр нэг амар тийм задгаа юм байхгүй. Яг л ингээл өгзөгний бүдийг хөгжүүлэн тэрнийхээ яг жанжин шугамаа барьсан байгаа даа. Тэгээ би бас одоо зүгээр яг үндэ би зөвхөн гоё болол би тэмцээн төрүүлээл те би тэгмэргүй байна те өчнөө олон хүмүүсийг илүү гоё болгоо. Одоо жишээ нь өөрөө бол одоо түрүү ингэ ярьсан шүү дээ. Амар даун болсон үе байж байгаа цэцэн гэ босоод ирсэн гэж шүү дээ. Тэнгууд бидний одоо дунд амар олон даун болсон хүмүүс байгаа. Тэрийг бүгднийг амар фил хийгээд та нар гоё байж чаднаа. Та нар өөртөө ихтэй байж чаднаа. Одоо бүгдэнд нь таалагдхалбгүй. Зөвхөн өөр хүнд зориулж нэг кексийн төлөө ч юм уу тэгж гоё болох биш. Чи өөрөө гоё болох тэр замыг ингээд яг ингээд зөвлөөд ингээд өөрөө мэдэрчээсэн болохоор тэрэнд яг эн чинь л гоё болно. Ингүүл тийм болно гэдгийг тайлбарж хэлдэг нь бол надад амар тийм. Тэг гэрлээ бол одоо гурван зүйлийг гурван одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Нэг нь юу вэ гэвэл хуухын өөрөө дасгал хийнгүүд нь өөрийгөө одоо илүү хүлээн зөвшөөр өөртөө илүү ихтэй болоод хоёрдугаарт тий арт түмний зүгээр энгийн 3 дахь хүн зүгээр ажиллаж байгаа хүний энэ ямар тий бажгүй хүн бэ гэдээ харагдуулаа. Нөгөө дээгүүр бас хамтрагч нь бас амар гоё байхгүй тий. Секс партнер тий. Тэгээд би бас энэ дээр нэг юм хэлэхэд одоо аюу олон ингэ шавнар байгаа шүү дээ тий. Одоо би яг 2 3 жилийн хугацаанд яг үүндээ бүгдийг тоолж үзээгүй. Тоолох ёстой байсан юм биш. Одоо ингэ бодоход тэгээд одоо жишээ зүгээр сүүлийн 1 жилийн жишээг авахад л 1 сарын нэг хамгийн багадаа 25-аас 30 гаруй ингэ хүмүүсэд өгөхгүй. Өглөө өдөр оройн ингэ нийлээд тэнгуэл тэр дотор чинь олон насны хүмүүс орж ирнэ тий. 18, 19, 20 бүр ингэ 30, 40 гарсан. Одоо ингэ онлайн ингэ 40-50% хүрч байгаа хүмүүс явж байгаа байхгүй. Ганц нэрмэрсэр. Гэхдээ илүү дандаа нэг залуучууд 20-с 25, 30 гэд насныхаа ирдэг. Тэд нар ингэ залуучуудын дунд би байгаад ингэ өргөж хажууд нь байгаад хахаар би өөрөө залуу сэтгэлгээтэй болдог. Яагаад тэр надад амар таалагддаг. Би гүгчүүдтэй жоохон яг өөрийнхөө яг нэг манай насныхаа шиг бас л явсан шүү дээ. Тэгээд бас тэд нартаа нэг
харьцах темп, ярианы өнгө, тэдний сэтгэхүй одоо ингэж ярьж байгаа юм. Минийх одоо үзэл бодол арай ондоо байгаад байдаг. Яна одоо манай үеийн. Тэгээд ер нь бол тийм байдаг. Угаасаа тийм байдаг. Маш их ялгаатай байдаг. Тэгээ би өөрөө угаасаа нөгөө ингээд гадаад байсан. Миний одоо чинь гадаад амьдарч ирснээс илүү миний үеийн одоо их амьдралын найз нарадаас 7 8 10 дүү одоо X-Max гэж ярих юм бол угаасаа залуучууд ч гэсэн надаас надад дүү байсан. Тэгэхээр би дандаа өөрөөсөө дүү хүмүүстэй нийлдэг, найздаг нөхөрлөлтөө болохоор миний амьдралын юу ингээд бүх юм ингээд арай илүү залуучуудтай хөл нийлж ингээд байхыг хичээдэг. Бас дагаад тэгдэг байж магадгүй. Тэгээд тэрийгээ дагаад илүү нэг сэтгэлээ бас арай ондоо байгаад байдаг. Тэгээд залуучуудыг дагаад цуг байхаар би өөрөө ч гэсэн бас дагаж хөөчдөг. За эдгээр юу хэрэгжилж чинь, юу сонирхож чинь одоо тэр жишээгээр подкастт одоо чинь ороод ингэ сууж байгаа чинь байгаа хгүй. Тэгэхээр энэ залуучуудтай байгаад эднэрээс үлгэр дуурайл аваад байгаа чинь би ганцхан тэр хүмүүст өгөөд байгаа биш. Би бас тэднээс суралцаад байгаа хгүй. Тэгээд тэр нь надад маш тааламжтай гэдэг. Дуртай кафетэй байгаад байдаг. Хийж байгаа ажлаас кафе авч чинь тэднээс би суралцж чинь эднэр юу сонирхож чинь, юу ач чинь одоо Z generation гэдэг байгаа шүү тий. Эднэр юу сонирхож чинь одоо ингэ ер нь бол дагаад би суралцтай. Тэгээд бас тэр чинээгээр манай нөгөө шавнараасаа би одоо чинь тэднэрт бас суралцж байгаа шиг лээ гэсэн. Тэднийгээ хөгжүүлнэ. Ганцхан өгцгийг гой болох, биеийн гой болохоос илүү хувь хүний одоо нөгөө гэр бүлийн асуудал одоо тий найз залуу дээрээ эсвэл нөхөр дээрээ ингээд нөгөө жоохон харилцаа муута тий янз бүрийн ингээд гэр бүлийн гаднаас харилцаа, секс асуудалтай жоохон сул ер нь жоохон ингэсэн гэд тэд нар ч бас ингээд надтай ингээд одоо би гоё ярьсан хүн ганцхан надаа ингээд өгцгөө гэхээсээ илүү турах гоё болохоос илүү ингээд илүү би ингээд нээлттэй байд юм шиг байгаа. Тэгэнгүүт тэд нар маань ингээд багшаа ингэсэн маа ингэсэн таам гоё ингээд энэ таяа тэгээд ингээд асуух зөвлөх юм байна. Зөвлөхтөн зөвлөн тэгэнгүүт гэр бүлийн харилцаан дээр чи одоо ингүүл зүгээр гэл олон талаас нь бас ганцхан үзэгдэл дээр биш өөр сэтгэлзүүлэн ч гэсэн хараад дээр нь ч гэсэн ганц хоёр юм ингээд хэлж өгдөг. Тэрний үр дагавраар ингээд чинь айгуугаа битэрийн харилцаа гоё болсон, илүүтэй тааламжтай болсон. Ингэсэн гэдэг мэдрэмж мессежүүдийг би нэг биш удаа ер нь зөндөө авч ирсэн. Тэгээд хэвээр маа нөхөр гоё агаа хэвээр өргөжлүүлж яв гэж хэлсэн. Хэвээр юм бага. Одоо чинь нөхөр нь ингээд нөгөө фитнест явуулдаггүй тий харддаг. Эмэгтэй хүмүүсийг фитнес заалтанд явах зүгээр эрэгтэй хүмүүсийн дотор дасгал хийх чинь ингээд одоо ямар хувцсан өсөж байгаа ингээд харддаг залуучууд байдаг. Тэгэнгүүт л багш чи ямар ингээд багш нь ингээд хараад хичээл хийж байгаа явуулаад ингээд окей гэд зөвшөөрдөг хүмүүс бас байдаг байхгүй. Тэгэхээр тэр жишээний ганцхан нөгөө өгцгөө гой болгоод дасгал хийгээд турахтаа биш гэр бүлийн харилцаан дээр нь нэг биш одоо маш олон хүний гэр бүлийн харилцааг ойр дотн болгож өгсөн тий. Жишээ нь ингээд өгцгөө хөдөлгөж мөдлгөөл нэг ухааны баны юм хийдэж штэ. Тэр чинь тэднийг суралцдаг би зааж өгдөг. Манайхан суралцгийг сурдаг, заалгадаг. Дээрээс нь нөгөө өдрийн одоо дасгал кейлэн дасгал хийж байгаа штэ. Тэр мөрөн дээр ч угаасаа мэдээлтгүйс өөрчлөлт өгдөг. Тэгэхээр мэдээж нөхөр найз залуу тааламжтай мэдээлэл таашаал авна. Чин давхар одоо арт түмний гэр бүлийн харилцаа одоо юу нөлөөлөд байгаа байхгүй юу? Ер нь бол дэлгэрүүлж яриул. Тэр эмгтэй ч гэсэн зөвхөн одоо хамтрагчт нь гоё байхаас гадна тэр хүнийг тааламжтай байлгаснараа өөрөө бүр кайф авдаг. Тэгээд өөрөө ингээд одоо нэг тийм дургу одоо ичээл ингээд стори хийхээр ингээд ичээл бие нуудаг одоо тий анх ичээл хэрэгтэй. Багшаа бити стори гэж ингээд байсан бол сүултээ багшаа ингмээр энэ одоо би юм гой хувц авмаар энэ би ингмээр ингээд шал өөр болдог. Одоо нэг биш одоо айгүй олон жишээ байгаа. Тэгэнгүүт багшаа бистэй амигаас өөртөө ихтгэлтэй бас ингээд одоо гой дотор хувц авмаар энэ гой ингмээр энэ гой байна. Би өөртөө дуртайгаа кафтайгаа гэл ингэж мэн. Тим юу мессежийг сонсоод амар гоё бүр ялцсан юм шиг санагддаг байхгүй. Тийм болохоор гэрлийг аваад ер нь хөхүүлэн дэмжиж байгаа. Бороо шаалгүй хөхүүлэн дэмжиж байгаа. За тэгээд та бүхэн хэрвээ яг өөрийнхөө эрүүл мэндэд яг 21 онд цагаан сарын өмнө ингээд өөрчлөлт хиймээр байгаа бол бас манай гэрлэгийн сургалтыг бас сонирхоор бид нар бүх мэдээллийг комент хэсгээр бол тавьсан байна. Дахиад хэлье. Тавьсан байна. Бид хоёр тавих болно. Тавьсан байна. Тэгээд одоо 2021 он гараад ер нь бол 2 сар өнгөрч юм. Тэгээд 2 сар өнгөрсөн ч гэсэн одоо яг нөгөө бэлгийн тооллоор тооцох юм бол цагаан сар гээд дахиад шинэ он гарах чинь. Тэгээд хэдүүлээ эх ондоо бүр үхэр жилдээ бүр алаад өгье. Тэгээд гой биетэй болъё те. Эрүүл бай те. Тэг секси өвч гэсэн те чангалаад суллаа чангалаа. Тэг харин юу аахгүй бас хүмүүст ингэж бас хэдмээр авах. Одоо хүмүүс ингэж фитнес заал нэгдэхгүй одоо ингэ амар ковидос бол стресст оруулаад байгаа штэ. Бүх ингээл ажил амьдрал бүх юм ингээл байхгүй болсон юм шиг оронгоор ирсэн юм шиг. Тэгэл миний хувьд бол нэг тийм амар л бүр хэцүү бол биш. Яагаад гэвэл би нөгөө
өмнө нь ингээд өөртөө цаг зав гаргадаг үү те ингээд дандаа ингээд зав өглөөнөөс ойрол ингээд зааланд л байж идэг байсан бол одоо бол өөртөө ингээд илүү цаг зав гаргаал те ажлаа арчлаад ном уншаал одоо янз бүрийн онлайн хичээл 2 3 хичээл мчил сууж маагаад гинт гэгээр чимээгээр амар тэгээд байгаа байхгүй. Тэр одоо амар таалагдж байгаа. Тэгээд онлайнаар ч гэсэн хичээл орж болж байна. Тэр хүмүүс бүр ингээд гүнзгий бүр дипэрх бүр ингээд стресст ороод бүх юм оронгоороо иргэцэн бодохын оронд харин даваа талд болгоод жоохон өөр дээрээ ядч адаглал дасгал хийдэг юмхад арьсан дээр анхаарад ч юм уу те. Squat нэг онлайн хичээлүүд одоо бүх төрлийн хэлбэрээр йог, зумба, бүжиг те. Бүр болохгүй йог хийлдэ, фитнес хийхээр аяг хэсэг санагдаад байгаа. Тэгэл өсгөний дасгал хийлдэ те болж шít. Бүх юм чөлөөтэй болсон байна онлайн хичээл орж ийн. Тэгвэл яг ингээл фитнес нэгдэл заал нэгэнгүүцэд нь очилсан. Ална гэж бод. Ална гэж. Тэг бодоод яваад байгаа байхгүй. Тэднийхээ ор хизээш тийхгүй. Заал байнгын жилийн 4 бол хэдэн жилингээ байхад нэг ч ирж байгаагүй пост ч л та заал нэвэл алах гад юм. Би пост нөө ингээ. Явж байгаа байсан тий. Хизээш тийм хүмүүс явдаггүй л байхгүй. Тэгсэн дараа болоо зүгээр өмнө нь ингээ бэлдээ сэтгэл зүгээ бэлдээд жоохон юм сонсоод чихээ нэгээ жоохон би хөдөлгөө те жоохон нэг бууз мусаа шингээгээд жоохон ч гэсэн дасгал хийгээд squat йог хийж болно шүү дээ тийм үстэй. Тэгэл явж явах хэрэгтэй байхгүй. Тий. Тэгээ одоо хүн болгонд л амар даун байх үе байвал байгаа. Гэхдээ тэр үедээ бид нэр улам даун шилүү гоё эсрэгээд гарахын тулд заавал фитнес хий гэж байгаа биш. Тийм шүү дээ. Өөртөө дуртай юм хий. Одоо йог юм уу, дугуй юм уу, гүйлт юм уу, юу юм тий. Би бүр амар олон төрлийн хийж шүү дээ бас. Анх ингээд яг фитнес хийхээс өмнө гүйж исэн. Тэгээд Тэний хараас гэхгүй. Тэгэл хийч биш ганцаар л гүйсэн. Тэгэл Женев тахта нуурын ирээд дагаад гүйдгээс яг үндэ хамгийн тэр орчин бүр амар гоё шүү дээ ёо. Бүр амар гоё. Тэгэл тийм нэгэл ганцаараа ингээл амар дипрэл амар бодоод ойлж мөлөл ингээ ганцаараа гүйд ямар жигэн бүр ямартны дээцэг хөгжим сонссон. Ойлж сонслоо. Тэгэл ингээл ойл гүүнгүүтэл ингээл өвдөл энд өрц мөрс татаалан буруу гүйж мүгээд цаах татаж цаах байлаа татчихваад тэгэл ингээ доолж молол ингээ гүйдгээсэн. Яг тэгэл тэр үс чинь бүр одоо ингээ бодох бүр яг одооны байгаагаас хэдэн зуун дахин илүү бүр ингээ мотивашнтай бүр амар гоё байсан. Яаж тийм байсан? Одоо бол эргээд тэгж чадахгүй л байгаа л да. Гүн гүнзгий орцсон. Яг тийм үеэсээ хүн ер нь нэг ингэ байж чад ингээд босч ирэхээр илүү бүр ингээд өөрийгөө айгуу гоё нээж бас хүчтэй босч ирд юм санагдав. Гэтэ нэг дондогмаг хүгэлтэй шиг хүн яажсан ч унахгүй нэг ингээд идэв шүү дээ. Би бас ер нь нэг жоохон тийм төрлийн гэдгээ яг тэр үед өөрийгөө нэг дасгал хийснээс хойш ойлгосон байхгүй. Тэрнээс өмнө нь бол би ерөөсөө бүр зүгээр л хэвтэй байдалтай ингээд байж дэгсэн. Мөхц юм шиг. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө ингээд ямар ч юм болж ирсэн. Ер нь ч юу альч тал дээр. Ер нь аль унахгүй шүү. Тийм байсан. Тэгэхээр өөрсдийнхээ яг дуртай юм хийдэлээ олцгоё. Заавал фитнес төмөр өргөх биш байж болно. Йога хийж магадгүй, бокс хийж магадгүй, спиннинг байж магадгүй, дугуй хийж магадгүй, хийж болж байна. Тэгэхээр тэр болгоны ингээд үүсгэж тахгүй үзэж байгаа л үзэнгүүт окей. За би йог дивж үзсэн. Яг надаа яг үндэ таалагдав ингээл сунаал. Тэгэл ингээд хүмүүс харсан чинь ингээд амар нүд инээдтэй санагдаад за болоо лишээ гараа зүгээр баргалж төгрөөр үржсэн дээр би санагдсан. Яг бол миний тав биш байсан. Спиннинг бол гоё ээж мас. Спиннинг яг төр зөөрл гоё байнга удаа хугацааны бол биш. Тэгээ бүжиг болохоор бас нэг амар хэтэрхий жоохон ингээл яг бүжиг бол байж болно. Тэгтээ миний хувьд болохоор айл жоохон экстрем ч гэх юм уу нэг хүчний адреналин бүр ингээ юм ялгаруулдаг юм байх хэвээр. Одоо сонсдог хөгжим тэрийгээ дагаад бас нэг өөр тесэрсэн гэр юм сонсдог. Тэгэхээр доторх хүнээ ойлгоод сонсоод нэг юм бол хүн тэрнээс би заавч хүн болгоо нэг фитнес хийх гэж байгаа юм биш. Йог хийх гэж байгаа юм биш. Тэр тэрийг явсаар хагаад өөрийгөө олоо. Окей, яг эдлийн миний тап юм байна. Тэрийг олоод тэгэл тууштай явах хэрэгтэй. Тийм миний төрөл бол юу би төмөр өөрөх маш дуртай ялангуяа сквотыг, таталтыг тэгэл яа тэр мэдрэмж амар зөв юм биш. Дэдлифтийг яа хамгийн гоо би бүтрэнд амар дуртай. Йоо миний хамгийн гошсэн бүр амар дуртай. Амар дуртай. Дэдлифтээ санаж яана ер нь. Нууцаар ажиллаж байгаа. Тийм л яагаад л л та. Шагийн жим бэ нөө. Шагийн жим. Яг үнэндээ бол ингээл тамирчид ингээл одоохондоо хүн болгоо ингээл пост тэгэл фэйсбүүк ингээд бичдэг штэ хүмүүс те. Тэнгүүт л нөгөө фитнесээ нэгээч ингмээр ань гэж байгаа хүмүүс яг явдаг хүмүүс л бичиж байгаа байхгүй. Яг жинхэнэ явдаг хүмүүс зүгээр чимээгүй л яж байгаа. Яг тал хувь нөгөө нууцаар өвжл байгаа хэл та. Гэхдээ би нууцаар яваагүй. Гэжтэй байгаа. Тий. Тэгээ тийм болохоор бас гэрлээдээ маш сайхан нийлтэй ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд үйл ажиллагаанд те Үзэг Монголд хөгжөөсэй гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад маш Монголын бүсгүүчүүдийн өгцгөнд анхаарж байгаад маш их баярлалаа. Тэгээ Үзэг сайхан болов сайхан маш их баярлалаа. Тэгээд 21 онд болон цаашдын ирээдүйд бүх ажилд нь сайн сайхныг хүсэн өрөөе.
Тэгээд нэвтрүүлэгт орсонд баярлалаа. За баярлалаа. За энэ дугаарын зочин маань фит гэрлээ байла. За тэгээд нэвтрүүлэгт хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Description дээр бүх юмыг оруулсан байх болно. Бүх юм би оролцсон байх Хоёр шүү. тавьсан байх болно. Тавьсан байх болно. За баярлалаа. За Баярлалаа. Баяртай.